Орой минь Улаанбаатарт 21 цаг болсон байна. Энэ бол цензургүй яриа. Манай өнөөдрийн зочноор Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэг хүрэлцэн ирээд байна. Танд орой минь төргийе. Орой минь төргийе. Тэгээ өнөөдөр бас нэг телевизийн долгион дээр тааруулж мөнх баясгалан битүүрийн цензургүй яриаг бас цензуртэж үзэж байгаа бүх үзэгчдийнхээ бас энэ үтшийн амраа мэлэн айлтгаж байна. За, та сая засгийн газрын хуралдаанд тараад ирвэ? Тийм, ер нь бол нэгд өдөр ер нь хүнд өдөр байдаг. Орсуудсан бас тэгж ярьдаг ш нь. Понедельник дин тийш бол гэж ярьдаг. Тэрнтэй адилхан нэгд өдөр чинь эргээд яг хэрэглэх газар ерөнхий сайдын ажлын албаныхаа шуургагийн араас нь залгаад улсыг хуралдах, бүлгийн хуралдаа суун. Тэгээ залгаад баахан уулзлууд явж байгаа 16 цагаас засгийн газрын ээлж туралдаан байдаг. Тэгээ сая 21 цагаас цензургүй 24 асуудал хилцчихэл цаг харсан чинь шууд нэвтрүүлгийн цаг эхлэх болсон. Тэгэл нааша дахиж ирээ шууд суугаад ингээл тэгээ одоо өшөө хэдэн цаг бас таны аманд очиж бас хэр зэрэг асуухгүй гэдгийг бас сайн мэдгүй. Тэгэхээр өнөөдрийн ажлын өдөр бол нэлээд урт үргэлжилж байна гэсэн үг. Цаг бас хязгаартай. Тэгэхээр би зарим тохиолдолд таны яриаг бас таслаж магадгүй. Тэгэхээр та тэрийг бас уучлана үз ойлгоод бус төрчид харин тэрийг л уучлалдаг юм да. За, засгийн газрын хуралдаан дээр би нэг асуудлыг маш их сонирхож байна. Саяхан эрүүл хамгаалах сангийн байгаль хамгаалагч залуу харамсалтайгаар амь үргэцэх хэрэг гарсан. Аавынх нь ярьж байгаагаар бол энэ залуу өмнө нь 3 удаа халдлага дөртөөд цагдаагийн байгууллага хэрэгсэхгүй болгосон юм байна. Тэгэхээр Өмнө Говь аймгийн 3 засгийн нутагт байдаг тосон бомбын нурууг төрийн тусгай хамгаалалт авах асуудлыг өнөөдөр хэлэлцсэн болов. Ер нь бол бас яг байгаль хамгаалагч залуутай холбогдуулж энэ асуудлыг хэлсэн гэдэг маань хоорондоо бол бас шууд утга холбоо хийж болохгүй. Яагаад тэгэхээр энэ өөрөө гэмт хэргийн асуудал бол одоо хууль хүчний байгууллагууд ялангуяа цагдаагийн байгууллага бол энэ асуудал дээр бол хурдан шуурхай хэрэгтнийг илж олруулж тийм ээ хэрвээ бол яг үнэхээр эрүүгийн хэрэг бол энийг бол хурдан тогтоох юм шаардлагатай. Ер нь бол бид нар бол байгаль хамгаалах чиглэлээр нөгөө талд нь эдийн засгийн эргэлтэнд оруулах чиглэлээр энэ одоо ордуудыгаа хайгуулгын ажилд нь оруулах нөгөө талд нь бас Монгол орныхоо унган байгаль экологийг хамгаалах чиглэлээр энэ хоёр одоо хязгаарын дундуур бид бүхний эдийн засгийн улс орны хөгжил явах ёстой л доо. Бид нар бол сүүлийн бараг 4-5 жил ер нь хайгуулгынхаа лиценз олголт, хайгуулгынхаа ажлыг үндсэнд нь зогсоосон. Нэг хэсэг ер нь энэ нэг Монгол гэдэг айл өрх маань ямар юм бэ? Гэрээ нэг цэвэрлж авъя. Энэ нэг өрхийн хаана нь эд тогшил маань байна, хаана тогоо шанага маань байна, зуух маань байна гэдэг нэг. Тэгээд гэрээ цэвэрсэн. Ягаад гэвэл нэг хэсэг бол их ус төрждөг байсан шүү дээ. Нийт нутаг дэвсгэрийнхаа бид нар 44-45%-ыг нь хайгуулгын лиценз болгоод хайцсан байна гэдэг зүйл ярьж ирсэн. Энэ 4 жилийн хугацаанд бол энэ 44-45 бол маш их буурсан. Ер нь бол бараг нэг оронтой тон дээр ирсэн шүү дээ. Тэгээ үндэсний аюулгүй байдлын зөвлөл засгийн газар их хурал дээр бас ярьж байгаад ер нь бол тодорхой нутаг дэвсгэрүүд дээр буюу одоо нэг 20 хүртэлх хувь 19% дээр хайгуулгын лицензээ олдё. Бусад нутаг дэвсгэрийг бол хэвээр нь одоо архео гэдэг энэ үндсэн дээр бол шийдвэрүүд бол гарсан байна. Уучлаарай, эргээд асуудалтай орё. Тосон бомбын нуруу, тосдын нурууг 2010 оноос хойш төрийн тусгай хамгаалтанд авах хүсэлтэд тухайн аймгийн захиргаа иргэдийн төлөөлөгчдийн хурлаас оруулсан байт юм билээ. Оруулц хэлэлцүүлэх асуудлын цэцэрлэлээр өнөөдөр байгаагүй юу? Өнөөдөр би тэгээд таны нөгөө асуултанд нөгөө кино ингэж өрнөж явсараад гол дээр очихоос өмнө таслуулчлаа. Тэгээ өнөөдөр бид энэ асуудлыг бас хэлцээ гэж тавьсан. Тэгээд өнөөдөр бас ярьлаа. Уул уурхайн сайд, дээрээс нь байгаль орчин ногоо хөгжлийн сайд өөрсдөө салбарынхаа онцлогуудыг ярьсан. Ягаад энэ асуудлыг хөнж байна? Ер нь асуудал маань манай их олон хүмүүсийн хүсэж байгаа шиг хар цагаан эсвэл одоо юу гэдэг шууд ийм хоёр өнгөний хослол төр байдгүй л дээ. Одоо жишээлбэл яг тухайн нутаг дэвсгэр дээр бол 7 аж ахуй нэгж хайгуулгын лицензтэй тодорхой 2-3 аж ахуй нэгж нь аль хэдийн хөрөнгө оруулалт хийсэн одоо тэр бумаар дээр оруулсан ашиглалтын лиценз бол байхгүй хайгуулгын лицензтэй. Тэгэхээр энэ асуудалгаа ер нь бол ингээд томоор навч үсэх юм бол наад тоонууд руу очино. Яг тухайн одоо газар дээр яг эрүүсийгээ хамгаалах гэдэг дээр жишээлбэл иймэрхүү асуудлуудтай. Гэхдээ бол энэ асуудлаа бол засгийн газар бол ямар ч байсан барьж авч шийднэ. Энэ чиглэлээр бас өнөөдөр бид нар хэлэлцээд за энийг гүйцэн боловсруулж орж ирээ. Сайд нарын гаргасан энэ асуудлууд дээр дахиад хоёр яам ажиллагаа хамтарсан ажлын хэсгийг ажилуулад ирэх нэгд өдрийн хурлаар эцэлж энэ асуудлаа шийдъя гэдэг ийм хамгийн сүүлийн мэдээтэй тань дээр бол хурж ирж байна. Их сонин цаг үед цензургүй ярианд орж байгаа ерөнхий сайд гэж би таныг бодож байна л та. Ягаад тэгэхээр нэг хүн өөрийгөө шатаачихсан бас нэг эмэгтэй хөхөө тайрна гэдэг аимшигтай мэдээлэл хийчихсэн нийгэм баг галзуурлын байдалд байгаа. Яг ийм цаг үед та
ярилцлаганд орж ийн л та. Тэгэхээр та юу гэж бодож байна? Одоо Монгол гэдэг чинь нэг аль дэлхий дээр сая хэдхэн хоногийн өмнө Парис хотод юу болов? Хэдхэн хоногийн өмнө бас Оросын холбооны улсын зүгээр л амрагч тэрж явж исэн онгоц яаж нэг жижигхэн торхонд хийсэн тротил хэлбэснээс болж энэ онгоц явж байна. Яг энэ галзуурлыг хайж болоод дэлхийд даяар жишээ татал явуудах юм бол яг л тийм үед амьдарч байгаа юм шиг байна. Монгол орны тодорхой ч гэсэн харах юм бол ийм жишээнүүдээ хараад яриад тах юм бол тэгэхээр бид нар нэг зүйлийг бол анханаас нь их сайн ойлгож зөв зарчим дээр нийгмээрээ зогсох ёстой. Асуудал байж болно. Алдаа мадаг, эндэгдэл бүх юмнууд бол байж байна. Яг тэгэхээр энэ бол амьдрал шүү дээ. Энэ асуудлыгаа бид нар яг тэр нэг ардчлал гэдэг тэр үндсэн зарчим дээр асуудлыгаа хүчирхийлэлгүйгээр олон талаас нь ярьдаг, шийддэг, ярддаг, ярих ёстой хүмүүс нь нийгэмд үгээ хүргэдэг ийм юм дээр тогтож иж бид нар цаашдаа та бидний үр хүүхдүүд өөрөө одоо яг энгийн хэвийн эрүүл нийгэмд амьдрах байхгүй юу? Хин нэг хүн өөрийгөө шатааснаар асуудлаа шийддэг, хэсэг бүлэг хүмүүс гарч иж жагснараа асуудал шийддэг, эсвэл үндсэн хуулийн бус аргаар гэдэг ч юм уу, эсвэл хүчирхийллийн аргаар гэдэг ингээд явах юм бол бид нар харин ёстой буруу замаар шороод идэг энэ юм руу орноо. Тийм учраас мэдээж нийгэмд байгаа энэ бухимдлаа гаргаж тавих ёстой. Гаргаж тавихдаа зөв аргаар нь шийдэх энэ асуудлыг бол ярьж хэлж явах ёстой. Тэгэхээр асуудлыгаа яаж харах уу гэдэг дээр л хамгийн ихний одоо бидний эхлэл нь бол байх болов уу гэж ингэж бод. Тантай санал нэг байна. Аливаа хүчирхийллийг мэдээж дэмжихгүй, сэтгүүлч бид нар ч гэсэн энийг дэмжих ёсгүй. Тэр талаас нь бодож ярьж нэвтрүүлэх ёстой. Гэхдээ хоёулаа тэр харамсалтай үйл явдлын бичлэгийг нэг үздэг. Тэгээ ер нь бол энэ Монгол улсад хүн шударгаар хуулийн хүрээнд ажиллаж амьдрахад том хэцүү болсныг бол харуулж байна. Өнөөдөр байнгын байртай, байнгын ажлын байртай, байнгын орлоготой байна гэдэг бол нийгмийн дунд давхраг хөгжиж бэхжих боломж олцоог нэмэгдүүлдэг. Энэ бүхнийг зориуд санаатаагаар алдагдуулж байгааг бид бас Америкийн жишээгээс харах хэрэгтэй, Австралийн жишээгээр харах хэрэгтэй, Африкийн бусад орнуудын жишээгээр харах хэрэгтэй. Тухайн улс гүрний ард иргэд өөрсдөө ажлынхаа байрыг хамгаалж ажиллахгүй тэтгэр тэтгэмж хичээлгэж байх юм бол тэр улс гүрэн болно мөн. Манай 5 толгой компани өнөөдөр ажил хүчгүй боллоо. Ажлын байргүй боллоо. Техник байхгүй цаасан дээрх компани боллоо. Энэ хүний гол бурууд нь шийдлийн нэртэй шийдлийн засгийн газрын ерөнхийлөгч ерөнхий сайд сайхан бэлгийн бодлого, анги сайхны явуулга, баяр цагтын гардан гүйцэтгсэн ажлын үр дүн гэж үзэж байна. Шатхастаа шатыг За энэ үйл явдал бол нийгэмд нэлээд айдас төрүүлсэн. Аимшигтай санагдаж байна. Тэгээ танд энийг үзүүлэх болсон шалтгаан нь энэ хүн таны нэрийг дурдж байна. Өмнө нь энэ хүмүүс зөндөө олон удаа суулт хийсэн, өлсгөлөн зарлсан, үзэл бодлоо илэрхийлж ирсэн. Яагаад тухайн газар нь очиод энэ хүмүүстэй уулзчиж болоог юм бэ? Энэ нь бол тухайн компани дээр янз бүрийн асуудлууд гарна. Энэ чиглэлээр бол компани удирдлагууд бүх хүмүүс бол нэлээд их уулзсан. Би бол байнга мэдээллүүд бол авдаг л байсан. Одоо 200 хэдэн хүмүүс ажилтаа болчлоо. 36 сараар цалингаа хоорлоо. Гэрээнүүдээ хийлээ. Бүх асуудлууд явж байна. За үйлдвэрчин бол мэдээж асуудлууд байгаа. 3-4 хүмүүс одоо голлон энэ ажлуудаа удирдах оройлж явж байгаа. Бид нар бол учраа олно гэдэг ийм мэдээлэлтэй л банга явчихсан. Тэгээ энэ чиглэлээр бол явдаг баг. Ер нь бол одоо сүүлийн үед нэг бас тийм модел дэлгэрч байгаа юм шиг байна л. Нэг компани захирал татвараа төлж чадахгүй болонгууд засгийн газар огцор гэж хэвлэлийн багуурал хийдэг. Тэгээд энэ тэнд болж байгаа ямар нэг үйл явдалтай заавал засгийн газрыг эсвэл ерөнхий сайдыг холбодог гэдэг. Ерөнхий яг гүйцэтгэх удирдлагыг авч явж байгаа гэдэг утгаараа энэ бол нэг талаараа бол зөв. Тэгээд өөр хинтэй холбоно гэж. Нөгөө талаараа эргээд үгүй одоо бүх асуудал дээр одоо жишээл компани дээр компанийнхаа хэмжээнд татвар дээр татврынхаа хэмжээнд
энэ бүх асуудлуудаа ингээл тодорхой хэмжээгээр шийдээд явах тэр болцоонууд нь бүгдээрээ байгаа шүү дээ. Энэ асуудал нь өөрөө бүр нийгмийн одоо бүхэл бүтэн давхрыг хас нийгмийн том асуудал болсон тохиолдолд мэдээ засгийн газрын оролцоо заавал хэрэгтэй. Тийм учраас бид нэр шатан дээрээ энэ нэг хариуцлага хүлээдэг, шийдвэрээ гаргадаг энэ юмнуудыг хийх хэрэгтэй. Одоо ингээд сүүлийн үед бас нэг зүйл юу ажиглагдж байна вэхээр бүх юмтай холбогддог юм болохоор ингээд аваач асуудал үүсдэг, хуулийн хэлтийн багад ордог болохоор одоо төр засагт ажиллаж байгаа хүмүүс аль болох асуудал шийдэхгүй, аль болох хойшлуулдаг, эсвэл аль болох өөрөөсөө холдуулдаг, эсвэл дээд шатлуугаа аваач гэж нөгөө асуудлаа тавьдаг. Одоо жишээлбэл ямар нэг газрын дарга шийдэх юмыг заавал төрийн нарийнаараа шийдвүүлнэ. Төрийн нарийн сайдаараа шийдвүүлнэ. Сайд нь болохоор заавал засгийн газрын хурдтай суултаа болохгүй доороо хөлөө олохгүй байгаа гэдэг чинь л энэ байхгүй юу? Тийм учраас ингээд энэ хүмүүс бухимдаад байна шүү дээ. Тийм учраас бид нэр шатандаа гаргах шийдвэрүүдээ гаргаад нийгэм өөрөө яаж урагшилж болохыг, яаж шийдвэрүүдээ гаргаж явж болохыг энэ чиглэл дээр бол үнэхээр хүн болгон хариуцлага хүлээж бол ажиллах шаардлагатай. Засгийн газар ч гэсэн хүлээг хариуцлагатай хүлээгээд явна. Ер нь бол цаашдаа ч гэсэн нийгэмд одоо саяны Эрдэнэгийн асуудал дээр засгийн газар ямар хариуцлага хүлээх юм? Засгийн газар бид нар бол шийдвэрүүдээ авч явуулсан. Яах ёстой? Засгийн газар шийдвэрүүдээ аваад явж байгаа. Одоо бол энэ компани ажилчид бол ажил хаялтаа бол зогсооцсон байгаа. Хөдөлмөрийнхөө гэрээнүүдийг хийцэн, ажлын байраараа хангахтаад ингээд явж байгаа. Энэ бол засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэх хамгийн гол зорилт байсан. Бид нар бол энэ зорилтоо бол шийдсэн гэж ингэж харж байна. Та тэр өдөр Эрдэнэс 5 компани гүйцэтгэх захирал Батбэлгийн албан тушаалаас нь өргөжсөн. Эн чинь тууцтай компаниас төлөөлөн удирдах зөвлөлтөй. Төлөөлөн удирдах зөвлөл нь захирлыгаа гүйцэтгэх захирлаа хаалх хэсгээ мэдт юм шүү. Та тэрийг шууд одоо тушаал гаргаж халж болох уу? Харин тийм учраас ерөнхий сайд хүн халддаг юм аа. Харин тийм. Таны хэсэг та ингээ ягаад жишээлбэл надтай холбож яриад байгааг би бас ойлгохгүй. Шийдвэр төлөөлөө удирдах зөвлөлөөрөө дамжиж гардаг. Тэгж гаргасан шийдвэр. Удирдах зөвлөлөөрөө гаргасан уу? Хуулийнхаа дагуу юмнууд явна шүү дээ. Тэрнээс ерөнхий сайд дуудсан үрж ирээл давж мавж юмнууд шийднэ гэдэг бол. Түрүү та нэг компани захирал татвараа төлж чадахгүй гэдэгтээ та хатагтай мэд цэцгийн асуудлыг ярьж байгаа шиг байна л да. Компанийнхаа дансыг хаалгацсан, татварын акт тавиулсан. Тэр компани захирлыг та өөрөө татварынхантайгаа дуудаж авчираад дансын нэ гэж хэлсэн шүү дээ. Одоо хүртэл данс нээгүүгээд нөгөө хатагтай би одоо хамгийн маш шатаана гэж байгаа байхгүй юу? Та өөрөө хатагтай уулзсан уу те? Уулзаагүй. За. Би өмнө тэр хүнтэй цэнзургүй яриа хийжсэн. Ер нь бол ямар шийдвэр гаргахчийн хувьд ч гэсэн тэр хоёр талтай хоёулантай нь уулзах шаардлагатай байдаг. Та өөрөө аль нэгийнх нь талыг сонсоод нөгөө хайр сэтгэлийн кино гарахад нэгдүгээр анги дандаа эхнэр нь ярихад нөхрийг нь хараамаар хоёрдугаар анги дээр нөхрийг нь ярьж байгаа сонсоход эхнэрийг нь хараамаар эн чинь өөрөө амьдрал байхгүй юу. Тийм учраас бол шийдвэрийг олохын тулд дандаа хоёр талыг сонсож явах хэрэгтэй. Би бас тэрнтэй адилхан өнөөдөр бол тухайн эмэгтэй сонин хэвлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжаад манай компани дээр ийм хүндрэл гараад байна. Ингэж шахаж шаардаад байна гэд тэгэнгუთ би бас татварынхантайгаа уулзсан. Тэндээс би нэг юм олж харсан уу гэхээр бас ингээд нөгөө урднаас төлөвлөсөн компани шалгалтууд яваад байгаа юм байна. Тийм учраас би майц цэцэгт тус болохоосоо илүү би Монголын эдийн засаг руу зах зээл рүү зөв мессеж гаргасаа гэдэг үндсэн дээр би майц цэцгийг байлцуулж агаад татварынхаа албаны дарга тэр хүнийг жишээ болгож тийм мэрэгжлийн хяналтын газар гайлынхаа дарга эднэр лөө эдийн засаг ийм хүндрэлтэй байх үед аль болох юм компаниудад ажил их болцоог нь олгоо. Компани ч гэсэн илүү төлөвлөгөөтэй шалгалт тавьсан бол тэрийгэ хойшлуулаа. Энэ компаниуд одоо жишээлбэл яг ингээд энэ майц цэцэг захир шиг ийм асуудал гараа явж ивэл энэ асуудлыг нэг нэгээр нь яг одоо тухайн тохиолдлоор нь шийдэж өгөө. Майц цэцэг энэ татвараа төлөйгээд байвал тэр төлөх боломжийг гаргаж өгөө гэв. Тэгээд хэсэг хугацааны дараа нэг харсан хэвлэл мэдээлэлээр манай хатагта бөөн хэвлэлийн багуур хийсэн засаг огцор өшөө тэр баахан ингээд дуусна юм чи дансын нэ гэж хэлж байна. Таны хувьд ороог байхгүй татварынхаа ерөнхий газрын даргатай тухайн дүүргийн дарга нартай бас холбогдсон. Бадам дарга дахиад уулзсан мэл. Тэр ерөнхий сайд дээр хийсэн уулзалтын дараа уулзаад хоёр тал хоёулаа суугаад за одоо ингээд танай компани дансыг нээж өгөө. Татвараа төлөө. Эхний ээлжинд 20 сая төгрөг төлөө гэсэн 2 сая төгрөг төлчөөд энэ хатагта эргээд алга болцсон гэдэг зүйл ярьж байгаа байхгүй. Би нэг зүйлийг надад бол татврын хавуулгын дансын нээж энэ болцоо гаргаж өгсөн 2 саяыг төлчөөд алга болсон учраас бид нар дахиад дансал хаагцсан гэдэг ийм тайлбар хэлж. Би бол таны буруу шийд учраас биелүүлээгүй гэж үзсэн. Мөнх баясгаланд тийм биш. Эн чинь өөрөө би дахиад хэлээд байгаа шүү дээ. Заавал хоёр талыг нь сонсож явах хэрэгтэй. Тэгээд эрэнгуут ямар нөхцөл байдал харагдаж байгаа нөхлөөр ерөнхий сайдын өрөөнд
очоод энэ өөрөөсөө нэг туг болоо тийм ээ энэ бизнесийнхээ төлөөлөлд энэ асуудлаа шийдэх тэр хүн том боломж өгж байгаа байхгүй юу? А тэр боломжийг ашиглаад татвараа төлөх ёстой шүү дээ. Одоо тэгсэн юу гэнэ тэр бараа бүтээгдэхүүнээ аваачиж бас хүнээс хол газар аваачиж хотоос гарч шатаа нэдэр гэнэ. Гэхдээ тэр шатаагч байгаа юмараа татвараа бас төлөх хэрэгтэй шүү дээ. Одоо ер нь татвар төлөх. Ер нь татвар хуулийнхаа өмнө биелүүлнэ авсан зээлээ төлнө гэдэг бол энэ ямар ч улс төрөөс хамаагүй өөрийн чи хийх зайлшгүй үүрэг нь байхгүй юу? Энийг ямар ч компани захирал ойлгох ёстой шүү дээ. Харин татвараа төлөх гээд нөгөө 20 саяар эхний ээлжин төлчихье гэд 20 саягаа төлөөд яваад ахт нь ёстой харин данс мосыг чи хаагаад боломж өгөхгүй байвал ёстой хэвлэлийн баг хурал хийн үү, хашгирч хамаг юмаа шатаано энэ бол өөр хэрэг. Өөрт нь боломж өгöd ах тэр боломжийг ашиглахгүй хий ховсон ус төр болох чинь гэдэг бол өөрөө буруу. Тийм учраас одоо ингээд би бас нэг юм цензургүй ярианы маань онцлог юм уу юм. Түрнээс хойш бодлого ярихгүй дандаа хой хүн л яриад унтлаа л да. Харин таалаараа мэдс зүгээр хой явчихсан шүү дээ. Хоёул энэ асуудал за би буруутчихсан тэгвэл за. За хүн ярихгүй тийм жоохон бодлого ажил. Юу ингэн ерөөсөө та өмнөх 7 хоногт оролцох ёстой байж байгаа хүнд тэгшилтгааны улмаас оролцоогүй. Тухайн үед би засгийн газрын асуудлыг эхний хэсэгтээ ярих гэж бодож ирсэн. Нэг жилийн хийсэн ажлыг та улс орон даяар нэлээд хангалттай тайлбарлсан учраас хоёр дахь нэвтрүүлгийнхаа хоёр дахь хэсэгт хоёулаа засгийн газрын ажлын тухай ярина. За нэг танхимын чинь нэг сая шоронд орчлоо. Газар дээр нь авилга авж байгаад баригдсан ч гэх шиг. Алтан үеийн засгийн газрын үед авилгатай тэмцэх газар ерөөсөө ажил хийхгүй байна гэж Алтан үеийн алдартай үг байсан. Та энэ талаар ер нь хөөцөлдөө судал уу? Би яагаад таныг судлах ёстой гэж асуусан гэхээр Монгол Ардын намын нэг гишүүний эхнэрийг шоронд хийсний төлөө Ардын нам их хурал дээр асуудлыг босгож ирж ярьж исэн байхгүй. Гэтэл та танхимын нэг сайдын тухай нэг л хөөцөлдөлгөө муутай байгаад байгаа шиг харагдаад. Баясаа. Дахиад та тэр дөнгөсөө хүн ярихгүй гэж байгаа л одоо дахиад одоо та хүн ярьж шүү дээ. Мэд цэгэл бүлээ гэсэн шүү дээ. Би одоо наад асуултанд чинь яг үндэ би танд үннээ хэлэхэд хариулж мэдэхгүй байна. Яагаад гэж та одоо энэ сандал дээр миний оронд ерөнхий сайдын оронд дээд шүүхийн даргыг юм уу эсвэл ерөнхий прокурорыг суулгачаад эсвэл цагдаагийн даргыг суулгачаад за улсын хурлаар хилцүүлж байгаа тэр хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг яагаад та нар ингэ баталсан бэ гэдээ асуугаад байвал тэр гурван хариулж чадахгүй дээ. Яа тэгэхээр өөр засаглал өөр ертөнц байхгүй юу? Одоо та надаас гэмт хэрэг асуух чийвэл яагаад энэ гэмт хэргийн араас муу хөөцөлдөд байна гэдэг юм асуух чийвэл би таны асуултанд үнэхээр хариулж чадахгүй. Би бол ямар нэг зүйл бол хуулийнхаа дагуу хурдан хугацаанд заавал одоо хүний асуудал нь нотлох илдүү баримт юм байгаа бол 20 цаг дэлгөө энэ асуудлыг хурдан хуулийнхаа нөрөөнд шийдээсэй л гэдэг ийм хүсэлтэй иргэн хүний хувьд одоо хариулах ийм хариултыг өгнө. Ерөнхий сайд учраас хүний араас хөөцөлдөж шоронгоос гаргадаг, ерөнхий сайд учраас гэмт хэргийг хурдан зохицуулдаг тийм боломж бол байхгүй шүү дээ. Тэрнтэй адилхан одоо шүүхийн юм уу прокурорын дарга хуулийг тэгж батлна эсвэл засгийн газрын тогтоолыг ингэж гаргана гэдэг зүйлийг тэд нар бас хийж чаддаг. Тийм учраас тийм боломжгүй зүйлэнд одоо хариуцлага бол маш их зохицуулагч биш юм а зүгээр. Өмнөх ерөнхий сайд чинь тийм юмны араас их хөөцөлддөг байсан учраас Алтан үеийн сайд их хөөцөлддөг байсан учраас би хөөцөлддөг гэдгийг нь одоо ингээд гараад шоронд багт нь шууд эргэж очдог, хууль зүйн сайдад дагуулаад эргэж очдог. Энэ хүн гэмт хэрэг хийгээгүй гээл мэдээлэл хийдэг байсан учраас тэр цаг үед бид дассан юм шиг байна. Яг хөөцөлдөн гэдэг нэг хэрэг очоод ерөнхий сайд нь очоод шорон оронд ороод нөгөө хүнтэйгээ уулзаад явах нь би эргээд хэлээд байна. Хуулийнхаа дагуу хурдан хугацаанд зөв одоо энэ шийдэл илдүү юмд нь саад учруулчих вэ гэдэг энэ үднэс. Ер нь бол зүгээр дахиад хоёулаа хүн ярихгүйгээр энэ асуудлаа томоор нь ярих ёстой гэвэл ярих ёстой том асуудал мөн үгүй юу? Ягаад гэхээр өнөөдөр ер нь бол ингээд үнэхээр асуудалтай, үнэхээр гэмт хэрэг үйлдсэн ийм асуудал дээр ямар нэгэн асуудал алга. Одоо би ганцхан жишээ хэлье. 2 дугаар эмнэлгийн хашаан дотор бид нэр үндэсний онцлогооны төв гэдээ барих ёстой. Одоо 2-3 жил ажил нь явахгүй зогссон. Ягаад гэхээр одоо нэг 2 гадны нэг компани нөгөө компаниа шүүхэд өгсөн юм шиг байна. Одоо ингээд манай яамныхны үеийн эмнэлгээ бариач, онцлогооны төв бариач гэхээр энэ дээр хуулийнхын асуудал үүсэж, авилтаа тэмцэх газар дээр асуудал байгаа. Бид нар энийг ороод хийх юм бол энэ юм руу яваад орчихно. Иймэрхүү байдлаар нэггээр хэлбэл энэ засаглалууд хоорондоо бие бинийгээ хуулийн заасан дагуу одоо хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаа хийхгүй болтлоо ингэж бие биендээ саадуулсан ийм асуудал үүссэн байвал энэ асуудлыг бид нар авч ярилцах ёстой. Тийм асуудал үүссэн гэж бодож байна одоо. Одоо
салбарын яамн дээр энийг зориглож хийх хүн алга байна шүү дээ. Би авилгалтай тэмцэх газрын дид даргаыг бас дуудаад уулзах хүсэл тавиад одоо танаа дээр ийм асуудал үнэхээр байдаг юм уу? Одоо байгаад үнэхээр ийм асуудал холбогдсон бол энэ асуудлаа зогсооё. Имлэг бариулахгүй гэж байвал одоо өөр юм одоо энэ зээлийн хөнгөлөлтөд нэн хөнгөлөлтөд зээлийг ашиглаад хийе. Асуудал байхгүй хий гэвэл хийлгээ. Яг тэгэхээр энэ төрийн захиргааны албан агч чинь хайгаад энэ төрийн ажлаа хийхгүй байна. Бүр ийм зүйл рүү очиж. Тэгэхээр ийм зүйлүүд дээр бид нар бол энэ асуудлуудыг ярьж явах хэрэгтэй. Энэ дээр харин хөөцөлтөө хэрэгтэй. Энэ дээр чанга хашгирах хэрэгтэй. За тэгвэл яг таны над яриад байгаа асуудал чи юм шиг байна. Ерөнхий сайд байсан Алтан хуйгийн огцорхтой хэлсэн үгийг одоо үзүүлье да. Би өнгөрсөн 2 жилдээ бол хангалттай амссан. Дуугүй байна гэдэг нь би дороодоо дуугүй байсан биш ээ. Гагцгүй би Монгол төрийн өндөр хариуцлагатай албан тушаалыг хэрүүл тэмцэл хов живтэй хутгаж бохирдуулахыг би хүссэнгүй учраас хүлцлээ, төвчлээ 2 жил. Гэвч нэг зүйлд үнэн голоосоо сэтгэл эмзэглэж хэлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Аавынх нь албан тушаалыг авахын тулд охиныг нь хэрэгтэн болсон метр байнга зарладаг. Найзынхын ажлыг өгүүлэхийн тулд нөхрөлийг нь барьцаалдаг. Эрх мэдлийн төлөөх шунал ардчил сус байж болохгүй дээ. Энэ студид жоохон муу сонсогдт юм байна те яриа. Тэгтээ та сонссноо те. Аавынх нь албан тушаалыг авахын тулд охиныг нь гэмт хэрэгтэй. Одоо өөрийнх нь албан тушаалыг авахын тулд найзын гэмт хэрэгт хийдэг. Ийм юм Монгол улсад байж болохгүй дээ гэж байгаа юм. Энэ яг болоод ийн үү? Та одоо жишээ нь Алтан хуйг готос санал нэг байна уу? Ер нь бол би түрүүн энэ сэдвээр бол ярьж эхэлсэн шүү дээ. Одоо бол ер нь ингээд улс төр, хууль хяналтын байгууллагууд бие биендээ их нөлөөлөх тусам энэ нөлөөлөл нь өөрөө хуулийн бус аргаар гэдэг ч юм уу, процедурын хувьд нь зөрчигдсөн аргаар ч юм уу, ийм их нөлөөллүүд бий болж эхлэх юм бол өөрөө эрүүл бус улс төрлөө, эрүүл бус тогтолцоо руу бол явнаа. Ер нь бол үеийн ерөнхий сайд би өнгөрсөн 7 хоногт бас олон түмэнд хандаж бас өөрийнхөө үгийг хэлсэн. Ер нь бол энэ сүүлийн өнгөрсөн 23 жилийн хугацаанд ингээд аваад үзэхэд бүрэн эрхийнхээ хугацаанд ажилласан 2хан засгийн газар, бусад 11 засгийн газар нь бол дандаа дундаж хугацаанд 1.3 жилийн л настай байж штэ. Тэгэхээр энэ нөхцөл бид нар бол яаж энэ хууль эрх зүйн орчингоо доктортой болох вэ? Энэ гүйцэтгэх засаглалд ялангуяа ажил хийх болцоог нь олох уу? Ер нь бол бүрэн эрхийнхээ хугацаанд хийх бүх зүйлээ зориод хийцэн засгийн газар дээр сонгуулиар дүн тавьдаг ийм зүйл рүүгээл орохгүй бол ямар нэгэн өөр аргаар дүн тавих гэдэг, ямар нэг өөр аргаар бүрэн эрхийн хугацааных нь өмнө дуусах гэдэг. Тэгээ бид нар ер нь засаг огцруулах, энэ сайд огцруулах улс төрийг л хамгийн одоо мундаг том улс төрөө хийж ийнэ тэр гэж ингэж ойлгодог нэг ийм болоод их удаан жил яваад ирлээ шүү дээ. Тийм учраас одоо энэ хүмүүсийн яриад байгаа энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийе. Энэ чиглэлээр ер нь нэг тодорхой болёо. Энэ улсад хариуцлага хүлээх одоо яг нэг хүнтэй болохыг, тэр хариуцлагаа үүрэх боломжийг олгоё. Үүрүүлсэн тохиолдолд нь хариуцлага тооцдог боломжоо гаргая гэд ийм зүйлүүд ярьж байгаа нь би бол зөв. Тэр утгаараа би үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийгээд явъя гэдгийг нь бол үнэхээр дэмжиж байгаа. Энэ ингэж зүтгэсэн 11 ерөнхий сайд байна. Энэ жаргал зовлон дундуур нь тулсан ийм хүмүүс тэднийх нь л нэгийнх нь хувьд нь би өөрөө ярьж байгаа. Тэгэхээр бол энэ өөрчлөлтүүдэд бид нар бол заашгүй хийх шаардлага гарсан байна. Ер нь бол 2000 онд хийсэн 99-2000 онд хийсэн анхны үндсэн хуулийн нэмэлтээр амьдралын энэ зовлон жаргал дундаас л гарч ирсэн асуудлаар бид нар нэмэлтээ хийсэн шүү дээ. Нөгөө ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа хүнийг 7 удаа дэвшүүлээд эсвэл 3 сар бүтэн их хурлын хуралдаж чадахгүй, завсарлага аваад тийм ээ, эрцээ хүргэж чадахгүй 50 судал авцсан байгаа мөртлөө 76-аас 50 судал авцсан нам өөрөө одоо бүлэг өөрөө их хурлын чуулган хуралдуулах боломжгүй 3 сар ингээд жишээлбэл их хурл ажиллаа хийж чадахгүй тийм үед байсан учраас энэ өөрчлөлт явагдсан. Тэгээд хүмүүс болохоор дордуулсан 7 өөрчлөлт өдр гэж ярьдаг. Миний хувьд бол дутуудулсан 7 өөрчлөлт гэж ингэж боддог байхгүй. Энэ өөрчлөлтүүдээ тийм энэ нөгөө ер нь яг хөө тэгээд тийм ч хэлсэн гэсэн бидний амьдрал бид нар бол үндсэн хууль мэдээж хамгийн гол их хууль тэрийгээ бол мэдээж тавих ёстой, хүндлэх ёстой, залах ёстой. Гэхдээ энэ өөрөө яг нөгөө бурханчилж явна гэсэн үг биш байхгүй. Яг амьдрал дээр хаана асуудал гарч ийн, хаана бидний хувьд хүндрэл үүсгээд байна. Тэр зүйлийг аваад нэмэлт өөрчлөлтөө хийгээд улам сайжруулаад явах ёстой л бидний бусад улсаас жишээ аваад идэг үндсэн хуулиуд гэдэг маань өөрөө л ингээд 10-20 жилийн одоо заагтай хэмжээтэйгээр нэмэлт өөрчлөлт хийгээл нийгэмд гарч байгаа бүх энэ шинэ өөрчлөлтүүдэд тусгаад яваад идэг шүү дээ. Энэ өөрчлөлтүүдийг хийх одоо зайлшгүй шаардлага бол одоо энэ 25 жилийн хөгжлийн дараа ялангуяа шинэ үндсэн хууль 23 жилийн дараа бол бий болох
болцсон байна л гэж харагдав. Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдэг дээр бол ер нь ард түмэн дийлэнх нь саналтай байгаа юм шиг байлээ. Би энэ талаар бас өмнө нь амар жаргал гишүүнтэй нэвтрүүлэг хийжсэн болохоор ойлгоод байгаа. А яг тухайн 3 сонирхолд очиж байгаа. За 4 асуудал байна үндсэн хууль дээр. Одоо ард нийтийн сонирхолд очиж байгаа. Нэг нь гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэх. А нөгөөх нь болохоор парламентын сонгогдох хугацааг уртасгаж одоо 4 жил байсныг 5 жил болгож тийм 99 гишүүнтэй болгож нөгөөх нь болохоор одоо ерөнхийлөгчийн эрх үүргийг хязгаарлах тийм та энэ өөрчлөлтүүдээр яг ажлын хэсгийнхэнтэй адилхан саналтай байгаа юу? Би нөгөө бүлгэлж байгаатай чинь бас жоохон санал нийлэхгүй байгаа. Яа тэгэхээр зэрэг ер нь энэ яг сонгодог утгатай парламентын засаг руу орё гэдэг дотор таны саяны хэлдэг 3 юм бол гуруулаа яваад орчиж байгаа юм. Тэгэхээр нэг багц нь байхгүй юу? Нөгөө багц нь юу гэхлээр зэрэг хөгжлөө хангасан энэ бодлогуудаа нэлээд түгшээ. Одоо жишээлбэл сум дээр 30000 хүнтэй сум маань хэд вүлээ? 50000 хүнтэй сум. За хамгийн том нь 100000 хүнтэй сум. 3000 хүртэлх хүнтэй ингээл нэг 1000 хэдэн зуун хүнтэй. Тэрнээс сонгогчдын нас нь дахиад 1000 хэдэн зуун хүнийх нь тал нь сонгогчдын нас байгаа шүү дээ. Ийм жоохон газар бие бинийгээ мэдж яхад мөнх баясгалан сайхан бэлэг хоёр нэг нь тэр нам нэг нөгөөтг нь энэ нам гэдгээр суман дээр жишээлбэл одоо намчирхаж талцаж яах юм бэ? Мөнх баясгалын юу ичдгоо иргэдээс өөрсдөө ичдгоо гэдэг тийм. Иргэд нэг өөр хэлбэл яг энэ нутгийн өөрөө удирдах ёс. Ялангуяа энэ анхан шатны хамгийн одоо энэ за тэгчгээр нутгийн багтманад гараад байдаг гэсэн шүү дээ. Үгүй тэгэл одоо гисэн штэ гэж ярьж байгаа байхгүй юу? Одоо бол бид нар дандаа бол бид нар ингээд нам дагсан хатмаануудтай 25 жил явлаа шүү дээ. Одоо хүн дагсан хатмаанаа харъя л да хэдүүлээ. Ихэр ямар сайн байна, ямар нь одоо илүү боломжийг биднэрт нээж өгч байна. Одоо жишээлбэл 1000 хүн эхнэр нөхөр хоёр 100-аа тойрч сууж байгаа, тоогоо тойрч сууж хоёлаа муудалцаад яах. За энэ бол орон нутгийн за тийм учраас энэ өөрөө нэг үнэхээр юуны нэг багц асуудал. Нөгөө асуудал нь дахиад хөгжлөө хангах том асуудлууд. Одоо жишээлбэл бүх аймгийн бид нэр 21 аймаг хуваацсан. Ганцхан Улаанбаатар нийслэл хоттой гэдэг ганц хоттой. Одоо эхний ээлжин том хотуудыгаа бид нэр хот хөгжих энэ статусыг бий болгох хэрэгтэй шүү дээ. Одоо жишээлбэл Дархан байна, Эрдэнэт байна, араас нь одоо Мөрөн гэдэг ч юм уу ингээд том хотуудаа хөгжиж эн чинь өөрөө төвлөрлөө бий болгож эн чинь хүнийхээ хөгжлийг хангадаг ийм зүйлрүүг бол орохгүй бол болохгүй. Тэгээ Улаанбаатар хотод нь тийм ээ баг одоо хөдөө байдаг баг хороо гэдэг юм дээр ирэхэд хот одоо жишээлбэл би Баянзүрхээс сонгогдсон байхад миний тойргийн зөвхөн өрхийн тоон бусад нэг аймгийн сонгогчдын тооноос 2-3 дахин их байдаг. Баянзүрх дүүргийн өрхийн тоон 80,000 өрхтэй. Тэгэхэд өнөөдөр 80,000 сонгогчтой аймаг бол маш ховорхон шүү дээ. Ингэтлээ бид нар бол бас нөгөө төлөөллийнхаа арчлыг гажууд болцсон байна гэдэг. Ингээд энэ багц одоо 2-3 зүйл дээр л хийчих. Тэгэхээр манайхан ч нөгөө юмыг айгүй хялбарчлах, жижигхэн болгох юу яах дээр их амархан учраас 5 жил болох гэж байгаа юм байна. 99 гэдэг ийм тоомоо авчих юм байна. Тэр тайлбарлаж байгаа хүн гоё байгаа юм чинь 5 уруутай болохоор 5 жил болж байгаа юм ч гэж. 5 шүү малтай болохоор 5 жил болж байгаа. Тийш тайлбарлаад байхаар чинь ард түмэн дургуутсан үстэй. Би бас эрүүл бусаар яриад байгаа гэсэн үг дээр хэлсэн л дээ. Одоо бидний 4 жилийн ерөнхий циклийг аваад үцхэд 2 жил нь сонгуулийн жилтэй болчиход байгаа. Эхлээд их хурлынхаа сонгуулийг араас нь орон нутаг залгаад ерөнхийлөгчийн сонгуул ингээ ямар ч их хурл засгийн газрын бүрийн эрхийн 2 жил нь сонгуул гэдэг учраас сонгуультай явахын тулд эсвэл сонгуулийн энэ оноо цуглах үүднээс хийх ёстой ажлуудыг хийдэг. Манайд бол нөгөө ихний 100 хоног дээр авдаг хүн түнд арга хэмжээ авах ямар ч боломж жишээлбэл шинээр тийм учраас хугацааг сонгож явж байгаа юм уу? Нэг нөгөө талд нь 4 жилийнх нь 2 жил нь ингээ сонгуул явцдаг учраас яг ажилтдаг хугацаа нь өөрөө жил ахсын хугацаа цаана үлдсэн. Би наадах чинь гайхаад байгаа юм. Эргээд тэгэхэр чинь та нар сонгогдсон бол төрийнхөө ажлыг хийх ёстой шүү дээ. Яагаад ажлаа хайчаа сонгуулдаж дахиад байгаа. Тэрний чинь төлөөсийг бид нар өөрөө та нарыг одоо 5 жилээр сонгох юм хайш. Яг зөв. Тийм учраас ингэж сонгуул явж ярьдгүү, энийг хийдэг болохын тулд энэ гажигтай байгаа тогтолцоонуудыгаа засаа гэдэг санал гарч байгаа болохоос биш гар хөлний хурууны хідэн хуруутай ярьдаг бол тэр бол яг би мушгиж байгаа болов гэж ингэж байна. Батбаяр гişүн бүр их энгийн зүйл шүү дээ. Одоо бид нэр Монгол улсын хүн ам өөрөө 27 жилд өөрчлөгдөж бүтэн саяар нэмэгдлээ шүү дээ. Тэгэхэд бол байсан өнөөдрийн төлөөлөл байна. Одоо 25 жилийн өмнө өнөөдрийн байгаа. Тий, одоо байнгын хорон дээр хуралдаж байгаа эрц тэрний олонхийг бүрдүүлж байгаа тоо гэдэг маань хитрхи цөөхөн. Хоёрдугаарт байнгын хорооны хуралдаан, их хурлынхаа хуралдааныг бид нар байнга телевизээр шууд дамжуулдаг учраас асуудал мэрэгжлийн талаас хандах тэр хандлаганаас илүү камер таалагдах,
хүмүүс таалагдах энэ хандлага маань өөрөө дандаа асуудлын эрүүл хандлагыг нь өөрөө дандаа давж гардаг учраас эндээс болоод манай хууль өөрөө нөгөө хийдэлтэй, манай хууль эргээд амьдралаасаа тасарсан, эсвэл батлагчныхаа дараа маш яралтай хурдан өөрчлөлтүүд оруулахгүй болохгүй гэдэг энэ зовлонгууд гараад байгаа маа. Тэгээ 25 жил бид нар энэ зовлонгоор явцсан учраас одоо бол нэг амьсгаагаа дарж сууж байгаа. За энийг нэг өөрчлөх ер нэг цаг болцсон юм байна. Хэдүүлээ болохгүй байгаа юмыг ингээд болчих. За болохгүй болтыг. А дараагийн нэг зүйл нь үндсэн үл өөрөө асар том босготой байхгүй юм. 57 гишүүний нэгэн санал дээр цуглуулна гэдэг бол энэ үндэсний хэмжээний зөвшөлтсөд их хурл зөвшөөрөхгүй гэсэн чинь тэгэхээр яаж батлах вэ? Гэхдээ тэгэхээр зэрэг харин ингээд нэг намын асуудал болохгүй тулд зөвхөн нэг намын чагтанд оруулахгүй тулд бүх нийтийн санал асуулга явуулъя. Ард түмнээс асууя гэдэг ийм зүйлийг гарсан шүү дээ. Хүмүүс санал асуувал бид нар ийм хэмжээнд үндсэн хуулийн өөрчлөлтөө хийх гэж байгаамаа гэдгээ тайлбарлаад яваад нэг уулзалт хийх чинь заал мэдэгдэн шүү дээ. За тэр одоо нөгөө 5 мурууга болоо. Тэр 99 гэдгийг бойл гэдэг ч юм уу. Ингээд хэлэх юм бол за нөгөө одоо жишээлбэл сумын иргэд маань өөрсдөө нам харгалцахгүйгээр хамгийн сайн ажлын хүнээ сонгочд юм а гэдгийг жишээлбэл боломжоор явуулчих гэдэг. Одоо чинь ерөнхийлөгчийг парламентд сонгодог болно гэж байгаа. За энэ дээр бас нэлээд маргаантай байгаа. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог хэвээр байна гэд парламентд сонгоно гэд яагаад дахиад нөгөө энэ бол хэн нэгэн ерөнхийлөгчийн тухай асуудал бол биш. Энэ бол зүгээр л нөгөө сонгодог засаглалын асуудал байхгүй юу? Бид нар өнөөдөр парламент маань өөрөө хууль тогтоох одоо энэ засаглалын дээд байгууллага гэдэг ийм зүйлтэйгээ гүйцэтгэх засаглал ингээд байж хахад бид нар дахиад одоо нэг тулгуур гаргаж ирж явах ямар шаардлага байгаа юм бэ? Бусад одоо жишээлбэл Герман гэдэг ч юм уу тийм ээ яг сонгодог парламентын засалтай энэ улсад ерөнхийлөгчд үүдэг тэр номинал эрхүүдтэй жишээлбэл байх энэ болцоог хийх ёстой. Хүн ихний бүрэн эрхийн хугацаанд байгаа ерөнхийлөгч жишээлбэл энэ саналыг хүлээж авахд аюул хэцүү. Ягаад тэгэхээр тийм энэ асуудал одоо миний үед ийм болцлоо хувь хүний юм байдаг бах. Ер нь дараа нь дахиж сонгогдно нэ тэр гэсэн ийм сонирхол байдаг учраас ер нь бол энэ яг хоёр дахь одоо бүрэн эрхийнхаа хугацаан дээр байж байгаа энэ ерөнхийлөгчийн үед бас шийдчихвэл тийм учраас бас ирээд бас үндсэн хуулийн нэмэлтийг одоо хийж чадахгүй бид нар дахиад бас 5-10 жилээр хойшоогоо энэ асуудал маань хойшлогдох ийм болцоо гарчаад байна. Тэгэхээр энэ одоо боломжтой үеүүдийг харж яаж бид нар энэ асуудал ийм болов уу гэж бодсон шүү. Энэ гэхдээ миний санал шүү. Улсын хурлын дарга ерөнхий сайд гүйцэтгэх засаглалын тэргүүн ерөнхийлөгч 3 хоорондоо засаглалаа булаацалдаад ах шиг байна. Тэгэд энэ нь хоорондоо одоо эрх мэдлийн том зөрчил болж харагдаад байдаг. Тэрэн дотор нь нөгөө нэг бүх хууль нь ингээл гацдаг төрийн ажил нь явдаггүй. Жишээ нь ерөнхийлөгч бүх яамдын сайдарт өөрөг өгөх ёстой ч юм уу. Өөрийнх нь мөрийн хөтөлбөр тэгжиж биелэгдэх ёстой байдаг. Гэтэл их хурлын дарга гэдэг нэг хүнтэй сууж идэг. Одоо засгийн газрын ерөнхий сайд нь бас нэг хүн байдаг тий. Засаглал хоорондоо хямраад байна тийм үү? Ижил эрх мэдэлтэй 3 хүн байгаад байна. Үгүй хямраад ч юу ах вэ? Энэ бол яг цэвэр төлөвшлийн асуудал байхгүй. Одоо жишээлбэл үнэхээр ерөнхийлөгч бүх ард түмнээр сонгогдсон ерөнхийлөгч байх ёстой гэдэг юм бол ерөнхийлөгчийн засаглал руу ороод ерөнхийлөгчийн гүйцэтгэлээ толгоолоод явах бас нэг одоо дугуйг хүн төрөлхтөө өөрөө бүтээсэн байгаа шүү дээ. Эсвэл тэрнлүгөө орох бас боломж бол байгаа. Эсвэл нөгөө талд нь одоо яг парламентын сонгогдсон засаглал дээр ерөнхий сайд нь өөрөө энэ ажил ачаагаа өгөөд явдаг, хариуцлагаа тооцоод ингээд явдаг. Ерөнхийлөгч нь өөрөө төрийн тэргүүнийхээ номинал эрхийг хийгээд явдаг. Тэрнээс биш ерөнхийлөгч өөрөө ард түмнээ сонгогдсон юм уу, парламентаа сонгогдсон гэдэгтээ асуудлуудын мөн чанар нь байгаа юм биш. Нөгөө хуулийнхаа дагуу, үндсэн хуулийнхаа дагуу, бусад хуулийнхаа дагуу хэр их олон эрх аваачиж өгсөн байна. Энэ эрхүүд нь хоорондоо засаглалуудын хооронд хэрхэн хуваарлагдсан байна. Бие бинийгээ хэрхэн шүтэлцүүлж юм уу хяналт тавьж яана гэдэг энэ зүйлээр байгаа. Том зураг харж гоё ярьж байгаа байх гэж би бодож байна. Энэ засаглалын эрх мэдлийн хямралд хамгийн хүртэж байгаа хүн яг одоогийн энэ ерөнхийсээ сайхан билег та өөрөө шүү дээ. Гэхдээ эргээд би энд нэг хин нэгэн хувь хүний тухай асуудал яриаг. Ер нь бол бид нар сүүлийн 25 жилийнхаа түүхийг ингээд хараад үзээрэй. Бас яг таны хэлж байгаа шиг тиймэрхүү дүр зургууд харагддаг байхгүй. Тодорхой үед ерөнхийлөгч ерөнхий сайд нарын хооронд бас асуудалтай ойлголцлын асуудал үүсдэг гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүд. Тэгэхээр энэ бол ямар нэг хувь хүмүүсийн асуудал биш байхгүй. Энэ бол тэгэхээр тогтолцоондоо бас байгаа юм байна. Энэ асуудлыг нэгдэлтэн гаргаж шийдэх ёстой юм байна гэдэг. За өнөөдөр бол одоо яг над дээр илэрч байгаа даа биш. Би одоо өнөөдөр жишээлбэл ерөнхийлөгчтэй хувь хүнийхээ хувьд уулзалтад юм уу зохицуулаад яваад бүрэн болцоотой байж их хурлын даргатай ч гэсэн бид хоёр бол бүх юмнуудаа ойлголцоод одоо ингээл нэг нийгэмд ингээл нэг их хурлын дарга ерөнхий сайд хоёр хоорондоо маргаад байгаа юм шиг нэг бас тийм бол биш шүү дээ тийм учраас ийм би зүгээр өөр хүмүүс хэлдэг учраас ярьж байгаа байхгүй бид хоёрын хооронд жишээлбэл ойлголцох байгаа юм баг
бүтэн асуудлуудаа ягаад тэгэхээр бид нар чинь нөгөө нэг намаас сонгогдсон гарсан ийм хүмүүс бас явж штэ. Тийм учраас эндээ асуудал нь биш. Дахиад эргээд одоо юу гэдгийг бид гурван хин нэг нь сонгуулийн үр дүнд гарсан өөр намын хүн гараад ирвэл бас яах вэ гэд. Тэгэхээр энэ цэвэр нөгөө тогтолцоон дээр шүтэлцсэн юм уу эсвэл зарчим дээр шүтэлцэж гарч ирсэн ийм тогтолцоо биш. Өөрөө яг ингээд хувь хүмүүсийн ийм ойлголцлын асуудлыг субъектив юм хандлагыг нь бас их айгүй гүнзгий оруулж ирээд байдаг ийм тогтолцоог өнөөдөр бид нэр бий болгоцсон байгаа учраас хин нэг нь хэсэг нэг нь ярьж байгаад энэ юмгаа бол өөрчлөлт ёстой л гэж байгаа. Тэрнээс асуудал байгаад байхад огт байхгүй юм шиг тийм юм болоогүй юм шиг бас байгаад байх нь буруу юм байна гэдэг ийм утгаар ярьж байгаа юм. За. Битүүрийн эхний үе дууссан. Одоо ингээд завсарлах хэрэгтэй байна. Та нөгөө дээр үед үчин хэмнэл хөтэлдэг байсан шиг сугаа битээ солиорой гэд нэг хэлээд өгөөч. Юу эс бэж болно шүү дээ. Энд чинь ардчсан нийгэм дахиад нөгөө дахиад хүчирхийлгүй нийгэм хэдүүлээ байгуулгын гутаа ингээ C1 дээр заавал сугаа битээ солиорой гэд ингээ байлгаад иж болохгүй. Битээрээ яриа таалагдчихвэл та бүхэн маань үргэлжлүүлж бас үзээрэй гэж ингэж хэлье. За. Монголдо худалдаа. Дахиад энэ өрөөд чинь өөрөө дотроо бүх зүйлүүд нь өөртөө гадаад өөр дотоод өөрийн асуудлууд авж байгаа зээл нэрээ явж байгаа тийм. Явж байна. Тэгээ концессийн дагуу гаргасан засгийн газрын баталгаа гэдэг дотроо өөрөө 5-6 бүлэг хэсэгтэй ингээд явдаг. Тэгээ ерөнхийдөө бидний хяналт тавьж байгаа хэсэг маань одоо өнөөгийн нэрсэн үн цэнээрээ бол 58.3% дотроо бол явж байгаа хэвээр бид нар хуулийнхаа энэ заалтыг бол бариад явж байгаа гэдэг. Энэ зүйлтэй эргэжил дахиад энэ дүн маань өөрөө 55% бол буунаа. Буухаа тий. За одоо шинээр авах гэж байгаа зээлүүд гэдгийг би бас дэлгэцэн дүгэй. Энэ одоо мөн та хэрвээ дэлгэцнээс харж болно эсвэл энийг авч болно. За энтгэг улсаас авах 1 тэрбум, Хятадын экспорт импорт банкны 1 тэрбум. Энэ бол батлагдсан тий. Шинээр гаргах засгийн газрын үнэт цаас 1 тэрбум. Гэт мөн үү? Би буруу тоо авсан байна. Юу л да. Одоо жишээлбэл Хятадын экспорт импорт банкны одоо энэ хөнгөлтөө нөхцөлтөө өгөх 1 тэрбум долларын зээлийн ерөнхий хэлцээр бол улсын их хурлаас бол батлагдсан. За бусад одоо асуудлуудыг бол их хурлаар бас тодорхой шаардлагатай үед нь бол оруулж батлуулах ийм шаардлагатай. За шинээр засгийн газрын гаргаж байгаа үн цаас бонд гэдэг зүйлийг та бүхэн бол өнөөдөр энэ нэвтрүүлгийн үеэр бол ярих боломжгүй. Яагаад тэгэхээр хуулийн хувьд ч боломжгүй дахиад эргээд янз бүрийн мэдээлэл гадна дотны ингээ зах зээл рүү мэдээ болж очдог учраас энэ асуудлыг бол өнөөдөр бол ярихгүйсэн дээрээ гэж ингэж бас би танд хэлмээр байна. Тэгэхээр Хятадын экспорт импорт банкнаас авах 1 тэрбум бол батлагдчихсан байгаа. Тийм үү. Одоо жишээлбэл энэ 1 тэрбум Америк доллараар юу хийх вэ гэдэг зүйлийг бид нар бас ярьсан л да. Одоо жишээлбэл их хурлаар орж явах үед бол энэ одоо 1 тэрбумын гол бүрдэл хэсгийг бол эгийн голын усан цахилгаан станцын төсөл өөрөө эдэлж байгаа. Ягаад энэ төсөл хэрэгтэй ингээд тэгэхээр өөрөө манай эрчим хүчний системийн найдвартай аюулгүй байдлыг хангаж өгдөг. Дээрээс нь усан одоо их усүртэй эрчим хүч гэдэг маань одоо энэ бидний явж байгаа дулааны цахилгаан станцаас ялгаатай нь одоо нэг зогсоочод өөрөө эргэж асахын боломжийг гаргахад тохироо бүх юмнаас ахуулаад өөрөө бол маш хэцүү байдаг. Усан цахилгаан станц өөрөө бол энэ тохируулга хийж энэ эрчим хүчний системийн энэ асуудлыг бол яг бүтэн систем өөрөө бүрэн утгаараа ажиллах болцоог нь гаргаж өгнө. За дараагийн нэг ач холбогдол нь бол Оросын холбооны улсаас гаднаас бид нар импортлж байгаа энэ одоо их усүрийгээ бид нар жишээлбэл эгийн голын усан цахилгаан станц орох энэ одоо асуудлаараа бол хаах ийм бүрэн болцоо. Энэ утгаараа бол эгийн голын усан цахилгаан станц бол их маш их ач холбогдолтой ийм төсөл байгаа. За үлдсэн дээрээ бас засгийн газар бид нар өнгөрсөн 7 хоногийн засгийн газрын хуралдаанаараа хэлцээд энэ чиглэлээр бас ажиллах дүр зургуудаа гаргасан. За бид нар Эрдэнэтэд одоо том хотын дулааны цахилгаан станцын асуудлыг шийдэх юм зайлшгүй шаардлага байгаа. Энэ чиглэлээр ажиллана. Улаанбаатар хотын зүүн тишээгээ гарч байгаа одоо манай Баянзүрхийн товчоноос Налгагч хорийн уулзар хүртэл энэ одоо зам бол баруун урдлын хэсгүүд бол шийдэгдсэн. Одоо тэн дээр бол яг жинхэнэ одоо хамгийн хүзүү нарийж байгаа юм хэсэг байна шүү дээ. Энэ асуудлыгаа бид нар бол зүүн талынхаа замыг зэгцлэх ийм зайлшгүй шаардлага бол гарч байна. За дээрэс нь болохоор зэрэг
хятад ард улсад айлчлаад бас төрийн зөвлөлийн ерөнхий сайдлыг гिचсантраа уулзж хахад бид нар бол танаас мах асуудлыг мах экспортлох, импортлох асуудлыг бол шийдэж болж байна. Гэхдээ манай хятадын одоо стандартыг хангасан, манай энэ техник технологитой ийм одоо махны үйлдвэрүүдэд амжсан одоо махыг бид нэр импортлж авах сонирхолтой байна гэдгийг бол хэлж байгаа. Тийм учраас бид нар бас энэ зээлийн тодорхой асуудлаар нь одоо хил ойролцоо яг хятад ард улс руу экспортлох болцоотой 12 үйлдвэрийн асуудлыг бас энэ зээлийнхаа хүрээнд яриад одоо Монгол улсын яг л энэ юунд хэрэгтэй байгаа эдийн засгт хамгийн хэрэгтэй байгаа. Өшөөнийг том хэрэгжүүлэх байгаа төсөл гэдэг маань өөрөө Улаанбаатар Мандалговын 330 кВт-ийн том цахилгаан дамжуулах шугамыг хийн. Тэгэх юм бол бас ингээд төвийн эрчим хүч нөгөө мухар барьсан байгаа хуучин барьсан цахилгаан шугамуудыгаа холбох, оюу толгойтой холбох энэ чиглэлийн асуудлууд шийдэгдэх учраас энэ чиглэлийн хөрөнгө оруулалтуудаа зарцуулах. Нэг үгээр хэлбэл эргэж одоо үр ашгаа өгөх, бид бүхний өдөр тутмын амьдралд үр өгөөж өгөх ийм төсөл хөтөлбөрүүд дээр бас энэ зээлийнхаа тусламжийг бол ашигладаг байна гэж ашигладаг хариуцж байна. За гэтэл нэг хүн өөрөөр яриад байгаа. Их хурлын танхимд энэ үгээ хэлсэн. Би өнөөдөр хүмүүсийг дахиад үзээсэй гэж бодож байна. За бичлэгээ өгье. Монгол улсын засгийн газар за бүгд найрамд хятад ард улсын экспорт импорт банк хооронд 1 тэрбум Америк доллар авах гэж байгаа. Энэ их том мөнгө шүү. Би одоо улсын хурлын гишүүдийг унтаа байдлаасаа гараад энэ 1 тэрбум Америк долларыг зөв зарцуулах дээр анхаарлаа хандуулаач гэж хүсэж гэж байгаа. Би энэ шулуухан нэг юм хэлэхэд энэнийг эгийн голын усан цахилгаан станц авна гэж байгааг огт ойлгохгүй байгаа. Энэний үр ашигын тооцоо мооцоог одоо улсын хурл нэлээд сайн ярьж иж шийдвэр гаргах хэрэгтэй. Одоо миний тооцоолж байгаа тооцоогоор бол энэ бол ашиггүй. Одоо сая 2 жил та нар хэрэлдсэн Чингис Хууны мөнгө тэр чинь өөрөө 1.5 тэрбум Америк доллар байгаа. Тэгэхэд одоо 1 тэрбум Америк доллар авах гэж. 1.5 тэрбум Америк доллараар юу хийж болдгийг бид нар харуулсан. За би олон юм хэлэхээ болий зөвхөн эрчим хүчний салбарыг ярив. 4-р цахилгаан станцын 4-р цахилгаан станцын чадлыг бид нар 123 мегаваттаар нэмэгдүүлсэн. Энд 70 сая доллар зарцуулсан. За 3-р цахилгаан станцыг сунам 50-аар нэмэгдүүлсэн. Тэн дээр 40 сая доллар зарцуулсан. Ингээд нэг 110 гаруй сая доллараар бид нар 173 мегаваттаар Монгол улсын цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлж чадж байгаа. За би дулааныг болчих. Хажууд нь дагалдаа дулаан маш нэмэгдэж байгаа. 20 мянга 40 гаруй мянган айл өрхийг одоо хангах юм дулааны хангалт нэмэгдэж. Тэр би ерөөсөө миний өнөөдрийн хүртэл их сургуульд үзсэн, багшилсан, энэ улс төрд явсан бүх юмнаас гажуу зүйл ярьж байгаа. Одоо 300 гаруй мегаваттыг 800 гаруй сая доллар босгоно. За. Алтан хувийг ерөнхий сайд байсан хүн өөрөө бас энэ төрлийн сайн мэднэ. Гэтэл одоо саяны таны ярьж байгаас зөрөөд байна л та. Нэг үж бодож. Та бас нөгөө үйлбэрээ дуусгаач. Та сайхан бэлэг ерөнхий сайд бас сайн мэдж байгаа байлгүй гэж. Сайн мэдж байгаа. Би ганцаараа өргөцсөн гэсэн чи ер нь та маань нэг зэрэг шинжлэлийн засгийн газрын тэргүүн, шийдлийн засгийн газрын тэргүүнийг хамт өрсөн юм аа тэ янз бүр. Баян бичлэг ингээд яваад байгаа учраас биш өнөөдрийн нэвтрүүлэг ингээд битэрийн нэг нь бичлэг, нэг нь яшлаг баян хамт яваад байна. Би зөвхөн энэ дээр нэг зүйлийг хүнтэй марахгүй. Гэхдээ ихтгэл үнэмшил байна. Манай засгийн газар. Яагаад гэвэл би түр хэлсэн. Ер нь бол одоо 4-р цахилгаан станцын өргөтгөл, 3-р цахилгаан станцын өргөтгөл тийм ээ ингээд 123 дээр нэмэх нь 50. За дээрэс нь бөөрөлжүүдийн цахилгаан станц, 5-7 цахилгаан станц гэх бид нар 600 700 мегагаар бол нэмээд яваад иж болно. Асуудал нь яг эндээ биш юм байнамаа. Одоо энэ дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр ажиллах цахилгаан хэдийг ч нэмж болно. Дахиад би хэлж шин Монгол улс тусгаар тогтносон улс биднээс системийн бүрэн бүтэн аюулгүй байдлаа хамгийн их нээлттэнд хангах хэрэгтэй. Дахиад систем өөрөө тохиргоотой болох ёстой. Өнөөдөр хүртэл тэр тохиргоо байхгүй ш. 3-р сэргээгдэх гэрчим үүч усны их үүсвэртэй цахилгааны их үүсвэртэй болно гэдэг өөрөө маш том ач холбогдолтой. Энэ эгийн голын усан цахилгаан станц гарахын тулд монголчууд бас хөөрхөн түүх бүтээсэн юм аа. Яг энэ Малайзийн ерөнхий сайд Махатхир айлчлаад эгийн голын усан цахилгаан станцыг тэгтээ 90-ад оны сүүлээр хийх чахад бас бид нар ингээд аюул ухаантай юм ярьж хагаад цосоосон байхгүй юу?
2005-6 оны үед би дандаа ерөнхий сайдуудын хийжсэн тэр зүйлүүдийг хэлж 2005-аас эгийн голын цахилгаан станц чи алтан үеиг 2005-аас 6 оны үед дахиад бид нар яг эгийн голын усан цахилгаан станцд нэлээд барьж зөвхөрж ирээд дахиад бас аюул ухаантай юмнууд ярьж байгаад эгийн голын усан цахилгаан станц төсөл унтсан. Одоо 3 удаагаа энэ чухал станцын төслийг унгаж болохгүй. Энийг бид нар зайлшгүй их ёстой. Хин нэг ерөнхий сайд үг хэлэхээр үнэн болцдог ч юм биш. Би энийг ерөнхий сайдын хувьд яриад байгаа учраас үнэн гэж байгаа юм биш. Би энэ салбарын мэрэгжилтнүүд, энэ салбарт олон жил зүтгэсэн хүмүүс энэ төслийг бүтээгээсээ болчоосоо гэж энэ төслийн араас явж байгаа. Тэр төслийн баг нэгж одоо энэ дээр ажиллаж байгаа мэрэгжлийн хүмүүсийн үгийнхэн дагуу ярьж байгаа байхгүй юу? Өнөөдөр энэ Монгол улсын улс үндэсний эрх ашигын асуудал. Бид нар өнөөдөр усан цахилгаан станцтай болох. Тийм учраас та тэгээд юу нь болохгүй гэж жишээлбэл асуух байхгүй гэвэл дээ эгийн голын цахилгаан станц манад хэрэгтэй байх. Ер нь л одоо намайг дөнгөж сэтгүүлжүүлж байгаад л яригдчихсэн. Одоо бараг 20 жил боллоо. Энэ Алтан хуйг гэдэг хүн таны ерөнхий сайд байсан тийм үү? Энэ эгийн голын усан цахилгаан станцыг барина л гэж ярьж байсан хүн шүү дээ. Гэтэл энэ хүн таны тэр засгийн газрын авж байгаа 1 тэрбум долларын дийлэнх хэсгийг эгийн голын усан цахилгаан станцад та хүнээс нь асуултаа. Би танд өнөөдөр гүйцэтгэлийн би яагаад хүний өмнөөс хариулах ёстойгоо би одоо ойлгохгүй байгаа юм л та. Би танд хэлж байна. Өнөөдөр би гүйцэтгэл хариулахгүй шээ та энэ мөнгийг бодоорой. Хувьд энэ мөнгөний цент тулгын нь өөрийнхөө үр ашигыг өгнө. Энэ бол миний бас өөрийн итгэл үнэмшил. Яагаад тэгэхээр усан цахилгаан станц өөрөө хөрөнгө оруулалтаа нөхцөн тохиолдолд хамгийн хямд эрчим хүчний их усүр болдог. Та бүр 1 центээр 1.4 центээр эрчим хүч өгнө гэж боддоо. За яг би эрчим хүчний ажил мэрэгчлээ биш. Тийм учраас энэ тал дээр мэдлэг татчих чам. Гэхдээ надад юу бодогдож байна гэхээр сэтгүүлч хүнийхээ хувьд Монголын үр дэлхийд 2 дугаар байранд орлоо гэдэг мэдээлэл гарсан. Та тэрийг үзсэн үү? Одоо юу гэдэг нэг Монгол өрөөрөө өнөөдөр дэлхийд 2 дугаар байранд орчод байгаа байхгүй юу? Тийм байхад дахиад өр авж байгаад чинь тэр мөнгөө зөв зөв зарцуулж чадчих байгаа юм уу? Өнөөдөр хөгжлийн банкныхаа байж байгаа царайг Баясаа нэгдүгээрт өр авж байгаа биш. Бид нэр зээл авж байгаа. Зээл чи өр шүү дээ. Бид нар төлнө үстэй. Зээл хугацаагаа төлж чадахгүй хугацаа нийтэрэхээр өр гэж боддог. Тийм учраас бид нар нэгдүгээр зээл авж байгаа. Энэ төсөл өөрийнхөө авсан зээлийнхээ хэмжээг төлчих боломжийн төсөл гэж ингэж үзэж тооцож байгаа. 20 жил дор хаяж бид нар явна. За нэгдүгээрт хоёрдугаарт бид нар бол одоо асуудалтай эргээд дахиад нөгөө та түрүүн томоор нь хараад байна гэд бид нар нэг хэсэг хүн нь өр авах гал нэг хэсэг хүн нь улс орноо өрөнд оруулаад одоо баригдчихгүй гэж санаа зовоод байгаатай асуудал нь биш юм аа. Хүн болгон санаа зовж байгаа. Авж байгаа зээлийг та санаа зовж байгаа үстэй бас. Тэгэлгүй яа гэж хамгийн санаа зовх хэвээр хүн биш үү? Тийм учраас орж байгаа зээл маань эргэж төлөгдөх зөв төсөл хөтөлбөр рүүгээ орно гэдэг бол өөрөө хамгийн том чухал асуудал. Санхүүгийн хоёрдугаарт бид нар зээл авч болно. Одоо жишээлбэл хараа би зарим улс төрчдийг ойлгохгүй байхгүй юу? Ардаа хувийн компанитай тэр хүмүүс компаниа томруулахын тулд тэр хүмүүс өөрсдөө бизнесийг хийхин тулд тэр хүмүүс компанийхаа хүнд байдлаас гарахын тулд юу хийдэг вэ? Зээл авдаг. Тийм банкнаас зээл авдаг шин. Бизнесээ өргөжүүлдэг. Тэгсэн мөртлөө Монгол улс гэдэг яг бас адилхан тэрний компани томруулсан хэлбэр явж байхад ингээл аюулгүй том улс төр болчихсон. Нэгдүгээр хоёрдугаар би одоохон санаад бас. Хоёрдугаар бид нар нэг талдаа бол одоо бол зөвхөн бонд, зээл, инээтрэ гэсэн нэг юмараа бид нар 3 том механизм байгаа. Нэгэн дээрээ ингээл бүх улс төрөө ингээл нэгэн дээрээ л ингээд ач холбогдлоо өгчд. Хоёр дахь гол юм биш үү? Энэ хөрөнгө оруулалт. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад дотоодын энэ дээр ерөөсөө тэгээ энэ гадаадын хөрөнгө оруулалтынхаа эсрэг энэ хөрөнгө оруулалтынхаа эсрэг тэмцдэг тэдний эсрэг явдаг хүмүүс нь алтын бааtruуд болгож байгаа юм шиг ийм утгагүй ирсэн. Эн чинь нөгөө талдаа та нар зээл байгаа гэж хашгирч ивэл энэ талдаа хөрөнгө оруулалтаа нэмээ гэж хашгирах хэрэгтэй байхгүй юу? Энийг хийх хэрэгтэй. Энэ дээр чи оюу толгой явах хэрэгтэй, таван толгой явах хэрэгтэй, гацуурт явах хэрэгтэй, том стратеги ордод хөдлөх хэрэгтэй. Дахиад эх орноо бодж ивэл гэж байгаа шүү дээ. Гурав дахь том хайртай байвал гурав дахь нь нөгөө хөрөнгөний зах зээл дэх тоолт байхгүй юу? Тэгэхээр бид нар энэ та яагаад намайг ийм асуудал тавьж байгаа юм? Би яагаад тавьж болдгоо? Гэхдээ яагаад та энд эргэлзэж байгаа юм? Би эргэлзээгүй би танаас зүгээр асууж байна. Их сайн байна. Та яагаад хардаад байгаа намайг асуулт асуусны би асуулт чийдээ танаас асууж шít бас. Тийм учраас хайртай юу? Тийм учраас эх орондоо та хайртай юу? Гэхдээ та ямар сонирм асуулт юм бэ? Би энэ улсын
ерөнхий сайд хүн. Харин тийм учраас би танаас асууад байгаа байхгүй юу? Тийм учраас би хэлээд байна шүү дээ. Энэ дээр эх орны хайртай хайргүйгийн асуудал биш. Энэ дээр зөв удирдлагын асуудал байхгүй юу? Тийм учраас нэгдүгээрт зээлийнхаа энэ гараас чөлөөлөх, нөгөө талд нь энэ хөрөнгө оруулалтаа чөлөөлөх, нөгөө талд нь хөрөнгөний зах зээлийн хөдөлгөөн, энэ гурвын нийтлэл дээр өөрөө улс хөгжих энэ юм чинь хангагдана. Энийгээ бид нар ойлгохгүй бол бид нар нэг гараараа нөгөө гараа барьчаад энэ ганцхан юм дээр хэрүүлээгээд яваад ах юм бол харин ёстой эх орондоо хайртай хайргүй улс төрийн намтаа намгүйгээр бүгдээрээ онхолдож унана шүү дээ. Тийм учраас энэ юм дээр л хандлага зүг болгоцоод гэж. Улс орон бүхэл айл гэрч зээл авдаг л да. Гэхдээ тэр айл гэрийн эзэд жишээ нь 4 жилээр ч юм уу 2 жилээр ч юм уу огцроод өөрчлөгдчихдгүү. Таны түрүүний хэлдэг компани захирлууд компани өөрийн дотоод тул зээл авдаг. Тэд нар бас ингээд солигдоод байдгүй л байхгүй. Тийм учраас тэрнээ төлөө маш их санхүүгийн сахилга баттай амьдардаг. Тийм учраас айл гэр чинь өрхийн тэргүүн чинь 2-4 жилээр юу ч шийдэхгүй байгаад байдгүй байхгүй. Тэр айлтгууд жинхэнэ ламбуур. Одоо бид нар бие биендээ юу ч хийхгүй байхын төлөө л уралдаж шít. Үгүй би таныг яагаад энэгээр ингээд гадаад хөрөнгө оруулалт явуулахгүй. Зээл авч болохгүй. Зээл авч болох. Хөрөнгөний зах зээл ажиллахгүй. Энэ дотроос чинь нөгөө өрх гэрээ томруулах, Монгол орны хөгжүүлэх юмыгаа ханаас нь санхүүжилттэй болж ханаас нь босгоч. Тэгэхээр энд юмнууд чинь аль аль нь хөдөл. Энэ гуруулаад жишээл гадаадын хөрөнгө оруулалт ороод ирэхээр одоо орж ирж байгаа доллараар чинь манай төгрөгийн ханш чангардаг байхгүй юу? Одоо өнөөдөр 2000 төгрөг байгаа долларын ханш өөрөө 1600 дээр очичход таны энэ чинь сандраад өрөнд орох гээд байгаа энэ зээлийн хэмжээ чинь дахиад 300 400 тэр бумаар нэмэгдээд явдаг байхгүй юу? Ийм л хамааралтай орчин дотор байгаас тэнгууд бид нар энэ барьдаг энэ 3 юмныхаа нэгэн дээр нь очичоод эн чинь дуустлаа улс төр хийгээд эх орондоо хайртай юу хайргүй юу ээжтэй ардаа хайртай юу гэдээ ингээд асуугаа суугаад ах юм бол 4 жил өнгөрнөө 2 жил өнгөрнөө асуудал шийдэгдэхгүй. Би асуулгүй яа гэм тий. Та эх орондоо хайртай юу? Би танд харилцаа хайртай. Энд ямар ч нэг хэрэгэлзээ байхгүй. Энэ эх орн хэрэгэлцэхгүй байна. Таны хайртай гэдэг чинь би ч учраас дараагийнхаа асуултыг хэлэх гээд дараагийнхаа юм ярих гэдэг шүү дээ. Бидний хүүхдүүд л амьд газар шүү дээ. Яг л зээл авахгүй яах вэ? Зээл авч болно. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татнаа. Тэгжээж улс явна. Тэрийг ойлгохтойгоо болсон энэ 25 жилд. Зүгээр тэр зээлээ аваад яг үр өгөөжөө өгцүүлд өнөөдөр зарцуулж чадж гэнэ үгүй юу? Саяхан Улсын хурлын даргын одоо юугаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн хөгжлийн банкын шалгалт хийлээ шүү дээ. Гэтэл те 90 саяар шинэ жилээ тэмдэглэждэг тийм үү? 9.6 саяар 100-ны мэдээгийн хэвлэлийн танхимд очиж хэвлэлийн багварл хэлдэг. Ийм хөгжлийн банктай байгаа тохиолдолд нөгөө авсан зээл маань зөв зөвлөдөө зарцуулагдах чадж гэнэ үү? Тэрэнд анхаарал тавиач гэж би тэнд хэлгээл хөөрхий. Ажлын хэсгийн дүгнэлтийг үзсэн үү сая? Үзсэн. Хэдэн гар үсэг зурсан байна? Ардын намын гişүүд зурсан байсан. Ардсан намынхан зурхгүй гэсэн. Хэдэн хүн байна? 10 хүн байсан. 10 хүнээс хэдэн зурсан байна? 3 4 5 байсан баг шүү. 5 6 байсан уу? 4 хүн. За нэгдүгээр хоёрдугаарт за тэрэнд яг их хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг биш. Энэ бол банкны орооноос байгуулагдсан ажлын хэсэг. Өнөөдөр бас бид нар энэ асуудлыг бид нар бүлэг дээр бас нэлээд ярьсан л да. Хөгжлийн банкны удирдлагыг дуудаж уулзсан, аудитын газрын удирдлагыг дуудаж бас тодруулгынуудаа авсан ямар утга учиртай ингээд ийм улс орны хөгжил тэгээ хөгжлийн банкны асуудал ярьж байгаа асуудлаар ингэж нэг намын гишүүд гарын үсэг зураад ус төрчдөг асуудал биш ээ. Одоо анханасаа бид нар ингэж мортхын хазгаа болох юм бол энэ бол дараагийн засгийн газар би хамгийн ихний жишээ хэлье. 5.4 сая доллар согт утсан гэдэг юм баахан явсан тийм үү? Тэгсэн Чингис бондоос. Тийм. Тэгсэн. За би яагаад ус төрж байгаа юм гэдгийг зөвхөн энэ жишээнд тайлбарлаж өгье. За. Ямарваа нэг үйл ажиллагаа төлбөргүй хязгаарч хийгдэх. Ялангуяа энэ олон улсад явж байгаа санхүүгийн үйл ажиллагаа нь заавал тэр үйлчлэгээ санхүүгийн үйлчлэгээ үзүүлсний төлбөрөө төлдөг. Монгол улсын энэ нэн шин түүхэнд босгосон сүүлийн үеийн бүх бонднууд одоо жишээлбэл засгаас босгосон бонд, хувийн компаниас босгосон бонд, хувийн банкнуудаас босгосон бүх бонднууд энэ төлбөрийг төлдөг. Энэ төлбөр юу гэж хэлдэг аль байсан? Санхүүгийн үйлчлэгээний төлбөрт. За ингээд энэ 1.5 тэр бомыг засгийн газар гаргаж байгаа учраас 5.4 сая доллар төлөгдсөн байхгүй юу? Энэ нь одоо ингээд одоо бүх бондон дээр байна. Самура бондон дээр Самура банкны босгосон бонд ч юм уу нэтэрэгэд. Ягаад тэгэхээр Самура бонд дэлхийд даяар авж байгаа бүх хүмүүс нөгөө жилүүд төлдөг шимтгэл хураамжигаа төрүүлж суутгачаад
бондоо өгдөг ийм л дүрм журамтай. Тэрнээс биш нэг дунд нь ингээл нэг өвлөн нүдтэй юм гарч ирчээл 50 60-аар нь сая доллар алга болгоол 5.2-4-өөр нь идээд байгаа тийм юм бол бас байхгүй шүү дээ. Эн чинь хүнд үйлчлэл үзүүлснийхээ төлбөрийг төлж байгаа байхгүй юу? За тэнгууд яаж ус төрж нөхөр 2 давхар төлсөн байна гэдэг. Өнөөдөр бид нар бүх баримтчгуудаа гаргаж иж харлаа. Яг ингээд анх 1.5 тэрбум шилжиж орж ирэхдээ 5.4 сая долларыг нь аваад суудгаал орж ирсэн юм жишээ. Ингээд дахиж тэрэнд ямар ч төлбөр төлөгдөөгүй гэдэг. Тийм учраас ийм асуудлуудыгаа ийм асуудлынхаа ажлын хэсгийн гишүүд 10 гишүүд өөрсдөө аруулаа сууж агаад за ийм байна. Эн чинь ямар учиртай юм бэ? 5.4 харагдахгүй байх шиг байна. Энэ ямар учиртай гэдгийг хоорондоо яаж нэг удаа хүн шиг хоорондоо нэг ангид суудаг хүмүүс шиг ярих ёстой. Өнөөдөр манайхаас орж ажилласан 5 гишүүнээс асуулаа. Тавлаа хуралдаа суугаагүй ер нь бүтэн хурал бол болоогүй гэдэг ийм ярьж байгаа юм байна. Ийм зүйлээ хийж ойлголцоогүй байж байгаа л хэвлэлийн баг хурлыг л гарчдаг. Яа тэгээд эсвэл яа гэдгийг та бол мэдж байгаа шүү дээ. Би яаж мэдхий. Гэхдээ тэгэл улс төр хийх нь чухал юм байна гэж боддөг юм уу? Эсвэл одоо юу гэдэг энэ хүмүүс хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг шүү дээ. Ажлын хэсгийн бүгдээрээ сугалж байгаа л за хөгжлийн банкаач гэсэн авчирч байгаа. За ийм гарлаа. Ямар учиртай юм бэ гэдгийг худлаа дүгнэлт гаргасан юм уу? Бүр акт тавьсан байна гэдэг байгаа шүү дээ. Тийм учраас өнөөдөр аудитын удирдлагыг дуудсан. Тийм бол байхгүй. Бид нар бол яг ийм шалгалтаараа хийгээд ирсэн байна. Ямар ч хүчин давтагдсан юм байхгүй. Бид нар энэ дүгнэлтээ гаргацсан. Энэ дүгнэлтүүдээ гаргацсан гэдэг ийм зүйлүүдэд тайлбарлаад хэлчихсэн. Одоо тийм учраас хөгжлийн банк яг энэ зарцуулалт болгоноороо энэ хүн чинь одоо юу гэдэг хөгжлийн банкны ганц захирал дураараа нэг ч төгрөг зарцуулах эрх байхгүй шүү дээ. Бид нар чинь бүх одоо институтын төлөөлөл орсон ажлын хэсэгтэй, тэр нь нээлттэй. Тэгээд юмнуудаа ярьж байгаа, шийдвэрүүдээ гаргаад явдаг ийм л үхт юм байхгүй юу? А тэрнээс биш одоо ингээд анх удаа хөгжлийн төлөө босгосон энэ бондон дээр ингэж талцаж улс төр хийгээд тэрүүгээрээ бие биелүүгөө дайраад ингээд явах юм бол би дараагийн засгийн газруудад дараагийн Монгол улсын энэ хөгжлийн бондуудад өөрөө аюул буруу үр дүнгээ өгнөө ийм юм хийдэг засгийн газар гэж байхгүй болно. Энэ хөгжлийн төлөө санаа зовж ачаа уурж эрсдэл үрж явдаг ийм албан тушаалтнууд хариуцлагатнууд алга болно шүү дээ. Тийм учраас энэ юмыгаа учир одоо хаанаас нэг учраа олж сууж ингэж гарах хэрэгтэй. Юм болохоо төрүүлж очиж хэвлэлийн баг хурлыг болох хэрэгтэй. Хэвлэлийн баг хурл хэлж хийгээгүй юм байлээ шүү дээ. Байнгын хорон дээр танаа намынхантай асуудлыг ярья гэсэн чинь танаа намынхан гараа явцсан юм билээ л дээ. Их хамгаалан гишүүний тийм ярилцлага байна. Одоо үзээгүй л үзэн үзэхгүй л. Одоо байнгын хорон дээр суугаад энэ юмнуудаа ярих хэрэгтэй шүү дээ. Тэр танаа намынхан ч гүгээр гараа явцсан юм шүү. Гэхдээ тэр юу н зогцсон юм юу байгаа? Тэрийг суугаад бүгдээр ярих хэрэгтэй шүү. Өнөөдөр бид нар бүгдээр ярьсан. Бүх гишүүд өөрсдөө мэдээллүүдээ авсан, ярьсан. Одоо ингээд суугаад юмнуудаа л ярих хэрэгтэй л доо. Энд бол дахиад нэг хэлээ. Юмыг ус төржилт гэж ойлгох. Ус төрийн өнцгөөс харах юм бол асуудал ерөөсөн анханасаа мортхын хязгаа болно. Тийм учраас улс төрөө хойшоо орхиод ажил хэрэгчээр хандаад явах юм бол тэр чинь зарсан төгрөг болгон, зарсан доллар болгон өөрөө утгатай, учиртай, эзэнтэй, тайлантай, санхүүтэй, бүртгэлтэй юм байна шүү дээ. Тэгэхээр энэ ажлын хэсгийн дүгнэлт худлаа байх нь уу? Тийм учраас би хэлээд байна. Би танд хамгийн одоо их цуурж байгаа нэг жишээн дээр хэллээ ш. 5.4 сая согт утсан юм бол байхгүй байна. За дараагийн асуудал нь юу ярьсан? Уурс аймагт 2 тэрбумаар хийх юмыг 20 тэрбумаар хийцэн байна гэх юм гарсан шүү дээ. Тэр нь 2 км зам гэдэг. Тэр 2 км зам биш. Тэр 10 илүү гарсан 11 хэдэн км үлээ ингээд зам байгаа. За тэрний дагуу хийсэн юмнууд гэдэг. Ингээд яриад суугаад нэг асуудлыгаа учрыг нь олъё. Энэнийг нэг ухаад гаргаад ирээ гэх юм бол хүн хэлээр мал хөлөөрөө бүх юмнуудаа гаргаад ирнэ шүү дээ. Тийм учраас энэ ажлуудаа хаана талаас ус төржөөл зүр чивлийн баг хурал хийгээл тэглээ инглээ гэдээ унах юм бол юм их буруу тийшээ явна. Тийм учраас эдийн засгийн байнгын ороо маргааш хуралдаад за энэ чиглэлээр ажлын хэсэг аруулаад цугал асуудлаа яар тэр аудитын байгууллагын удирдлагыг авчир тэр хөгжлийн банкны удирдлагыг авчир хаана юугаа зарсан гэдгээ яриад явах хэрэгтэй ийм асуудал байхгүй. Тэгэхээр хөгжлийн банкн дээр зарцуулагдж байгаа мөнгө улсын хурлаар заавал орж улсын хурлын зөвшөөрлийг авах хэрэгтэй. Гэтэл засгийн газар шууд дур мэдэн улсын хуралдаа мэдээлэлгүйгээр мөнгийг их хэмжээгээр зарцуулсан байна гэж яриад байгаа. Энэ бас худлаа юу? Дахиад би хэлээ хөгжлийн банк өөрөө хуультай. Хууль зөрчсөн асуудал байхгүй. Харин сүүлийн 2 төсөв дараалж хөгжлийн банкнаас зарцуулж байгаа, хэрэгжүүлж байгаа бүх төсөл хөтөлбөрүүд улсын их хурлаар орж батлагддаг болсон. Бид нар юмнуудаа сайжруулаад явж байгаа. Тэгэхээр ардын намынхаа улс төр хийгээд байна л гэж та хэлж гин үү яг?
яг одоо ярьж байгаа юмнуудыг нь харахаар бүх зүйл нь ингэж шууд хэвлэлийн багуурал хийж ингэж хамаагүй хашгирч яриад хахаар тийм зүйлүүд биш байгаа байхгүй юу. Тийм учраас хэрвээ улс төр биш бол энэ ажлын хэсгийн 10 гишүүн ширээний ард бүгдээрээ сууцгаах ёстой. Бүх мэдээлэлүүд авах ёстой. За тэрний дараа тэр 10 гишүүн маань өөрсдөө гар хөдлийнхаа үрсийг зурх уу, банкны хороондоо асуудлаа оруулж ярих уу, энэ юмудаа шийдэх ёстой шүү дээ. Зүгээр яг хуу сонгуул төхөөд ирэхээр бас нэг тиймэрхүү зүйлүүд харагддаг л да. Ингээл улс төр хийх сонирхолтой, эсвэл нийгэм таалагдана, эсвэл нэрээ тийм байгаа болоо энэ дээр нэг гэл тийм юмгүйгээр асуудал хандах хэрэгтэй байна. Яагаад тэгэхээр эн чинь өөрөө хөгжлийн айгүй том асуудал байхгүй юу? Бид нар энэ юмн дээрээ ингэж хий хоосон улс төртөө автаад явах юм бол асуудал маань өөрөө буруу өргөднө. Би энийг ямар ойлголцоод, хуйлдаад, би үүнийхээ булхаал өөрийг дараатах гэж байгаа биш. Зарсан мөнгө болгон өөрөө шийдвэртэй. Хэрэгжүүлсэн бүх үйлдэлүүд нь өөрөө хяналттай юм байхгүй юу? Тийм учраас энэ дээрээ суугаад энэ санхүүгийнхаа бүртгэл тооцоо, гүйлгээ бүх юмнууд дээр суучгал ёстой ийм асуудал. Монгол улсын ерөнхий сайд ингэж хэлж байгаа учраас би юу хэлэх вэ? Зүгээр та бол хөгжлийн банкыг хамгаалаад байна шүү. Цаадуулаас чинь нэг ноо гараад ирж балрах үе дээ гэж зүгээр хүү ясны үгнээс. Тийм учраас асуудлаараа юмнуудаа хамгаалаад тайлангаа тавиал явна шүү дээ. Ер нь бол хариуцлага алдсан бол хэн бугаан ч гэсэн хариуцлага хүлээгээл явах ёстой шүү дээ. Би бол тийм юм бол харьцангуй гайгүй болов. Ягаад тэгэхээр зэрэг тэнд хувийн 1% хүний тоглолтыг бид нар бол өвөө ойлгож ингэж л явж ирсэн учраас энэ бол дандаа хамтын шийдвэрүүд тэгээд хариуцах эзэнтэй буух мөртөө буцах эзэнтэй ийм л юмнууд явж байгаа шүү дээ. За үзэгчид маань нэг асуултыг юу заавал тавьж өг гэж фэйсбүүкээр шеэрлээд мөнх баясгалангууд бүр хартлан шеэр хийгсэн. Тэр нэг ингээл юу юм асуух чинь. Тэгээ би тэрийг харчлаа. Дэлгэцэнд манай найруулагч өгчхөө. За өнгөрсөн 7 хоногт хэлсэн таны үгэнд одоо оюут толгойн 70 дуурхайн төсөл хөдөлгөөр боллоо. 4.2 тэрбум Америк долларыг одоо банкуд нэг олон улсын банкуд сайхан мэдээ сонсголоо гэж. Энэ бол татварын орлого Монголд 70 сая гаруй төгрөг орж ирэх юм а гэж. Энэ 4.2 тэрбум долларыг гадаадын хэдэн банкнаас өгөх гэж байгаа зээл юм. 14 банкны зээл байгаа. 14 банкнаас зээлээр авч байгаа юм байна, тийм үү? Тэгэхээр эн чинь бас дахиад өөр байх нэ. Манай баялагийг барьцаанд тавиад одоо Turkcell гэдэг компани 4.2 тэрбум долларыг босгож байгаа юм байна шүү дээ. Зөв үү? Би буруу яриад байна уу? Зөв. Одоо энэ төслийн санхүүжилт гэдэг маань банкнуудаас зээл аваад одоо гүний уурхай гэдэг маань өөрөө оюут толгойн уурхай 80% потенциалыг бол нээх ийм ажиллагаа. Тэгэхээр энэний одоо гүний уурхайд зориулж одоо санхүүжил босгох ёстой. Энэ утгаараа бол олон улсын ийм том одоо банк санхүүгийн байгууллагуудаас бол зээл авч байгаа. Ер нь бол гүний уурхайн дотор барьж байгаа хонгод саяхан би бас асан шороо аврагыг очиод газар дээр нь үзээд яг 1300 метрийн гүнд очиод 6 ахуулцсан юу мөг таавчсан бас сошиал дээр харсан баг. Тэгээ ийм би очижсэн. Ийм том хонгил өөрөө Улаанбаатараас дархан ортол одоо 220 км тийм хэмжээтэй хонгил оюут толгой дээр жишээлбэл баригдсан. За тэгэхээр энэ 4.2 тэрбум долларын хэдэн хувь нь манай засгийн газарт ногдохын үр болж гэлдэх юм. Одоо бол оюут толгойн гэрээгээр 2009 оноор бид нар Усын их хурл баталсан энэ тогтоолгоо дагуу Монгол улс өөрөө 34%-ийг өмчлөдөг. 34% бид харилцана гэсэн. Тэгээд энийхээ дагуу орж ирж байгаа бүх хөрөнгө оруулалт бүх юм дээр Монгол улс өөрөө ингээл явна шүү дээ. Тэгээд тэрэнд яагаад та баярлаад байгаа юм? Монгол улсын баялагийг тавиад тэд нар 14 банкнаас асуудлыг дахиад хүлээж байгаа 14 банкнаас ингээд 4.2 тэрбум төгрөг зээлчлээ доллар уучлаарай. Гэвтэл энэ мөнгө нь Монгол улс руу орж ирэхгүй оюут толгоогоос Turkcell тэгээд Rio Tinto руу орох тийм одоо схемийг Turkcell-ийн вебсайтн дээр тавьсан байна гэх тэр нөгөө хартал шеэр хийгээд байгаа зураг маань энэ багхгүй юу? Дахиад асуултыг та яагаад баярлахгүй байгаа ингээл тавина л та. Гэхдээ энэ баярлахгүй асуудал нь биш. Өнөөдөр зэсийн үн 4500 руу орчлоо. Ойрын 1-2 жил дээр бас хүнд ийм тохиолдолд Монгол руу хөрөнгө оруулалт орж ирж байна. Монголыг энэ том байгууллагууд эрсдэлгүй гэж тооцоод энэ 4.2 тэрбум Америк долларын санхүүжилтээ хийж гин гэдэг маань өөрөө бидэрт сайн мэдээ. Энэ өөрөө эрийг мэдээ байхгүй юу?
одоо эх жил энэ тээзүүгээр Монгол улс руу 1.2 тэрбум долларын санхүүжилт орж ирэх юм. Энийний дагуу өчнөө олон компаниуд ажилд орно. Өчнөө олон компаниуд захиалга авна. Тэнд бүтээн байгуулалтууд явагдана. Оюу толгой бүтээн байгуулалтад хөтлөхөд эдийн засаг яаж бас өөрчлөгддөг вүлээ, ямар үр нөлөө өгдөг вүлээ гэдгийг бид нар бас 10-11 онуудад харсан шүү дээ. Тийм учраас энэ өөрөө эерэг мэдээ юм аа. Оюу толгой дээр энэ банкуд мөнгө өгж гин гэдэг чинь хин нэгэн цагаан сувраг дээр, хин нэгэн одоо ман полимет дээр, хин нэгэн нийх дээр, Петровс дээр гэдэг ч юм уу ингээд энэ компаниудад дахиад гадны компаниуд мөнгө өгч эхлэнэ гэсэн үг. Энд чинь том төсөл чинь араасаа өөрөө дандаа бусад төслүүдийгээ дагуулж явдаг, чирж явж байдаг гэдэг энэ утган дээрээ бол хэрэгтэй мэдээлэл. Одоо бид нар эдийн засгийн үзүүлэлтүүд маань гадаадын хөрөнгө оруулалт тэг дээрээ ирчээд ингээд энэ бүх үзүүлэлтийг одоо бид нар сууж байгаа шүү дээ. Одоо орж ирж байгаа гадны $1 болгон биднэрт дандаа нэмүү өртөг, дандаа шинэ их үүсвэр, шинэ боломжийг бол нээж өгөх юм аамаа. Тийм учраас Монгол руу орж ирж байгаа доллар болгоныг бид нар бол үнэхээр бас яг энэ орж ирэх нөхцөлийг нь хангахын төлөө бол бид нар зорих ёстой, зүтгэх ёстой байхгүй юу? Энэ өөрөө монголчууд бидэнд сайн юм аа. За, оюутлогын тухай нэг юм асуултыг үзэгчд маань ирүүлсэн. Нөгөө асуулт нь болохоор Дубайн одоо далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, тийм ээ? Тэнд таны гарын үсэг зураад ирсний дараа нэлээд хил амдагсан баха. Тэндээс та 1.2 тэрбум долларыг канселдэж өгөөд ирсэн. Энэ нь Алтан уягийн засгийн газрын үед одоо нөгөө 3 сайдаар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийгээд 2 тэрбум доллароос 1.2 тэрбум долларын та канселдэж хүрээд ирсэн тийм. Тэгсэн үү? Одоо дахиад юу яа л та. Энэ асуудлаар би их хурл дээр 2 удаа асуудал тавьсан, тайлбарлсан. Дахиад одоо энэ аягтай усыг хаанаас нь харах уу гэдэг асуудал байна. Миний ойлголт зөв үү? Би таны асуудалд хариулах гэж байна тийм. Нэгдүгээрт ерөнхийдөө энэ элдв гэрээ мэрийн юмд гарын үсэг зурдаггүй. Бас тэрийг одоо ингээд төлөвлөгөөнч гарын үсэг зураагүй. Ерөнхийдөө ард нь би байлцсан. Зурх ёстой энэ бүх хүмүүсийн зураад явсан. Нэг юмыг бас ойлгох ёстой. Оюу толгой одоо улс төрийн, засгийн эсвэл одоо юу гэдгийг парламентын асуудал биш ээ. Оюу толгой одоо компанийн асуудал. Энэ төлөөлөл удирдах зөвлөл нь ажиллаад энэ компанийн асуудлуудыг хийгээд явах ийм төсөл. Ер нь бол одоо оюу толгойд улс төр бол бага орох хэрэгтэй. Нэгд. Хоёрт энэ асуудал 1.2 тэрбум Америк долларын энэ зардлын ихтэрлэл төр яах вэ гэдэг асуудал өөрөө 2-3 жилийн маргаан болж явсан. 2-3 жилийн маргаан яваад бид нар бол үнэхээр 2 жил энэ бүх төслүүд зогсоосон. Гадаад Монгол руу орж ирэх гадаадын бүх хөрөнгө оруулалт өнөөдөр ингээд 0 руу очих энэ бүх юм руугаа бид нар авъяцсан. Тэгээд бид нар алдагдсан боломж гэдэг юмыг өнөөдөр одоо хэн тооцох юм? Одоо зүгээр л судалгаагаар ингээд гаргаад үцхэд хэрвээ оюу толгойн төсөл яваад ингээд орсон бол одоо өнөөдөр Монгол 3 тэрбум Америк доллар орчих болцоо байсан гэдгийг би биш эдийн засагчид гаргаж ирээд харуулдаг байхгүй юу? Энэ бидний энэ алдагдсан боломжийг яагаад алдагдсан гэдгийн хариуцлагыг хинээс нэхэх вэ? Энэ 3 жилийн хугацаанд дахиад 4 жил, 5 жил болоод явах юм бол нөгөө алдагдсан 3 тэрбум Америк доллар, 4 тэрбум, 5 тэрбум Америк доллар болоод яваад долларын анш нь 2000-аас 3000, 4000 руу очих юм бол энэний хариуцлагыг хинээс асуух юм. Тийм учраас би энэ засаглалыг толгойлж байгаа ерөнхий сайдын хувьд би дахиж 3 тэрбум, 4 тэрбум, 5 тэрбумыг алдах уу, Монгол руу 4.2-ыг оруулж ирэх үү? Энэ 1.2-тойгоо би үзэлцээр байгаад ингээд зогсоох уу гэдэг дээр шийдвэр гаргах хэрэгтэй болсон юм аа. Тийм учраас энэ төслийг явуулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг бол өгсөн. Би энэ шийдвэрийг би хэний ч өмнө хаан ч гэсэн би хамгаална. Яагаад тэгэхээр дахиад өнөөдөр бид нар энэ зоосныхоо нөгөө талыг хизээж ярьдаг байхгүй юу? Одоо манай сэтгүүлчд асуух ёстой шүү дээ. Оюу толгойг явуулахгүй гэж байгаа юм байна. За тэгвэл долларын анш 2000-ыг 3000 болох. Эсвэл Монгол орж ирэх ёстой байсан 3 тэрбум долларыг хинээс нэхэх юм бэ? Хин энэ хариуцлагыг хүлээх юм гэдгийг бас гаргаад ирэх л дээ. Дубайд болсон тэр 1.2 тэрбум доллар чинь манай 3 саяла 10 жилийн хугацаанд зээлж авсан Чингис бондын мөнгөтэй дүүх мөнгө байхгүй юу? Та энийг Дубайд очичоод канселтчаад хүрээд дахиад нөгөө талд нь бид нар энэ төслийг жил болгон 700 хэдэн сая доллар дахиад яг нөгөө талаас нь наатахыг асуучих. Энэ оюу толгой төслийг хөдөлгөөгөө одоо Чингис бондын мөнгийг 2 дахин үржүүлсэн мөнгө 3 тэрбум долларын алдагдлыг хэн хариуцах вэ? Тэрийг канселдсны хариуцлагыг хэн хүлээх ингээд асуудал ийм байдаг байхгүй юу? Айгүй амархан одоо юу гэдэг хар цагаанаар ялгаж байгаатай адилхан юм өөрөө тэгж явахгүй. Тийм учраас дахиад сонголтоо хийх ёстой. Монгол руу орох хөрөнгө оруулалтыг дуутах уу? Энэ том төслийг явуулах уу? Эсвэл таг дараал хэвтэл
ингээд цаашаа бид нар бүх хөгжил бүх хөрөнгө оруулалт гацаах уу гэдэг байгаа байхгүй юу? Та энэ 1.2 тэрбум долларыг Rio Tinto-гийн өмнөөс байхгүй болгож өгсөндөө ямар нэгэн шагнал авсан уу? Rio Tinto гэдэг бол өөрөө Rio Tinto юм уу хин нэгэн дэндүү шилэн компани л та. Энийг цаана хэдэн мянган шеэрхолдерууд нь өөрөө хянжээдэг юм. Би бол 2009 оны засгийн газар тэнд ажиллаж исэн хүмүүс Риото байгуулж исэн тэр гэрээнд хувь мөв авлаа барьлаа. Би тэрэнд хизээч итгэдэггүй. Яг тэр энэ ямар ч боломжгүй зүйл байхгүй юу? Зүгээр боломжгүй зүйл. Тэрнтэй адилхан энэ далд уурхайн бүтээн байгуулалтыг гүний уурхайг эхлүүлсний энэ юм дээр бас ямар ч боломж байхгүй. Тийм учраас хин өөрөө бол зүгээр л та сайхан хардах хэрэгтэй. Гэхдээ ийм байх юм бол би бол өөрөө хуулийнхаа өмнө хариуцлага үлээх бэлэн байна. Rio Tinto-гоос 1 цент авсан бол. За. Rio Tinto их баярлсан баг та. Тэр би Rio Tinto-гийн энэ бизнес төсөл гэдэг маань хин өөрөө харилцан ашигтай байж хин хангагдчихж л явдгийн. Би тийм учраас Монгол талд ч гэсэн би бол баярлж байгаа. Ягаад тэгэхээр эх жил энийг оюу толгойн хөрөнгө оруулалт орж ирээд тэнд дахиад том бүтээн байгуулалтууд явагдаад эхлэхэд бол олон хүний нуруу бас тодорхой хэмжээгээр тэнийх байх л гэж бодож байгаа. Би тэр баярт нь яач. Rio Tinto-ных ганцаараа баярлал бид нар алдаад байгаа юм бол бас байхгүй шүү. Та хотын гэр хорооллоор явж үзсэн үү? Би хотын гэр хорооллоор сонгогдож исэн. Энэ Улаанбаатар хотод амьдарч байгаа бүх хүмүүс. Тэгэл энэ амьдралынхаа дунд байдагс бид нар. Нэг хүн таны гэртээ урьсан. Тэр өвчлөгийг хоёулаа үзье да хамтдаа. Таны сарын орлого хэд гэдэг вэ? Ихчийн сарын орлого чинь хөгжлийн бэлтгэлтэй халамжаар хахад сарын 125 мянга төгрөг. Тэ. Тэнд ажил хайж үзсэн үү? Ажилдаа олдох болно. Ихчийн ажил хайж үзсэн. Тэр нэг хөл мота гэдэг утгаас нь авдгүй. Хөлтөө байгаад ч гэсэн ер нь ажил юм олддгүй. Хайж үлийн тэнд очиж үзсэн зөндөө газар. Одоо хэрхэн яаж одоо энэ 120 мянган төгрөгөөр өрхөө байгаа болсон. Тэгэл яахад удаад угаасаа гэр хороолт амьдарч байгаа хүмүүсийн амьдрал тэр мөнгөөрөө төгссөн. Таны энэ өөрийнх чинь эсвэл түр яаж байд энэ байр? Энд би одоо нэг хүний юм харж өгөөд хашааг нь харж өгөөд мөнгөс. Тэгэл сарын 125 мянган төгрөг яаж болох вэ? Яаж ч утсан. Тэгэл яхаа мэдээж хэрэг хүн хүүхдээ хүний тантаа өсгөхийн тулд те өөрийнхөө хэмжээнд л анхаа болох чинийгээрэл болгоол нүний гэдэггүй хоёр идэхгүй хоосон ондохгүй гэдэг шиг л тэгжил байж энэ да юм. Ер нь ерөнхийд сайдаас хүсэх юм бол их чинь те гэр хараад амьдарч байгаа ард түмэн чинь те иймэрхүү байдалтай байдаг юм аа гэдэг мэдээсээ те тэгээд ард түмэнтэйгээ те гэрээр нь очиж очлоод те амьдрал нь ямар те ямар өдөр хоног яаж өнгөрөөж чинь ямар шүү байдалтай байна гэдгийг өөрийн нүдээр харж үзээсэй л гэж хэлсэн байх чинь. Тэгингээ те манайд ч гэсэн ирж болно шүү дээ те. Би ерөнхий сайдыг хаа урьж байна. Гэвч нь тийм л санаал байна да. Сарын 125 мянган төгрөгөөр амьдрдаг 4 амбул байгаа. Хамгийн бага хүүхэд нь тураалын улмаас өсөлт нь бараг зогссон. Тэгээ таныг ер нь ирээд энэ ард түмнийхээ амьдралтай танилцсаж манай ч гэсэн хүрээд ирэх гэсэн та урилгыг хүлээж авах уу? Ер нь бол Улаанбаатар хотоос сонгогдсон тойрог мориг дээр очиж уулзгаар иймэрхүү зүйлийн дондоо бид нар байнга уулзалт хийгээл гарна хүмүүс босно янз бүрийн амьдрал зовлон бэрхшээл бол хүмүүс ярьдаг л да уулзалтын дараа манахаар орооч гараач ер нь бол ийм асуудлууд явдаг. Тэгээ би зөвхөн таны хэлж байгаа санааг нь бас ойлгохгүй л хэсэг байна л да ингээл ерөнхий сайд ярьж байгаа хүмүүсийн амьдрал гэл бүх юмуд бол байж байгаа юм чинь тийм. Ер нь бол бид нэр байнга бүх мэдээлэлүүд авч яадаг. Одоо ерөнхий сайд дээр гэхэд 7 хоног болгон бүх юмны үнүүд ирж яадаг. Долларын ханшны мэдээлэл ирж яадаг. Яг одоо өнөөдөр хүнсний зах дээр хамгийн үнэтэй талах хэд вэ? Хамгийн хямд нь хэд вэ? Мах гэхэд хэдүү 7 хоног болгон мэдээлэл аваад өнгөрсөн 7 хоногоос хэдэн төгрөгөөр буурж ийн өсөж ийн гэдэг бүх мэдээлэлүүд явдаг л да. Тэгээд нэг үгээр хэлбэл одоо яг ингээд нэг уулзалт хийж яхад ч юм уу эсвэл улс төрийн ингээд нэг юм яадаг ингээд саран дээрээс бууж ирсэн юм шиг бид нар бүх монгол хүмүүс энэ амьдрал энэ зовлон эсвэл олсон ололт амжилт тийм үү бүх юмний л дунд нь явж байгаас нэг том үйлдвэрийн нээлтэн дээр очих тэгээд эсвэл ийм хүндрэлтэй байгаа нэг айлын дундуур энэ чинь л бидний өнөөдрийн өөрийн үнэн бодиттой амьдрал байхгүй болж байгаа бол
үнэхээр шийдвэрлэх ёстой асуудлууд гэдэг. Тийм учраас одоо юу гэдэг нэг сар марн дээрээс буугаад ирсэн юм шиг та мэддгүү, тэддгүү, очдгүү, очихгүй өдр гэдэг энэ асуудлууд бол тэтгэдэргүй бид нар энэ асуудлынхаа дунд байдаг учраас би зүгээр юу хэлэх гээд байна вөхөр одоо юу гэдэг төр засгийн удирдлага нэтэрэг л нэг амьдралаас тасарсан хэдэн хүмүүс яваад байдаг ш. Бүх мэдээллийнхаа дунд хүмүүсийн юу хүсэж байгаа, бодож байгаа ямар асуудал энэ өөрөө төр засгийн юунд байдаг учраас өшөө нэг юм ийм зүйлийг бид нэр бас байнгын хэлхийн холбоотой, амьд холбоотой байхын тулд 3 жилийн өмнөөс 12 оноос ахуулаад 11 төвгээд ажиллаулаад ирсэн шүү дээ. Одоо 6 оператор өдөр болгон суудаг. 7 хоног болгон ерөнхий сайд руу болон салбарын сайдууд руу, хот руу, дүүрэг рүү хандсан бүх энэ хүмүүсийн хүсэлт юмнууд ирдэг. Ер нь ингээд ирж байгаа зүйлээс ч гэсэн нийгмийн уур амьсгал, асуудал хандж байгаа хандлага ямар байна гэдэг бүх зүйлүүдэд харцдаг байхгүй. Би бол 11 төвийн иргэдээс ирж байгаа хөргөдөл, гомдол, санаа хүсэлт, гомдол, тийм ээ, шаардлага, шүүмжлэл энэ бүх зүйл ямар ч Твиттерээс эсвэл Фэйсбүүкээс дутхгүй тэр мэдээлэл, тэр хандлага, тенденцийг биднэрт бас өгчдөг гэж би тэнийг ойлгож байна. Мэдээж ерөнхий сайд хүн гэхээр тэр хэцүү амьдралтай хүмүүсийг мэдэхгүй байх гэж юу ах вэ? Ямар нэгэн байдлаар мэдээллийг авж байгаа бас адилхан зовжил байгаа. Зүгээр энэ айл хүсэлт тавьсан. Та энэ айлын урилгыг хүлээн авч очихгүй юу? Яг одоо ингээд юу яхаар чин зэрэг хоёлоо энийг нэвтрүүлгийнхаа дараа тусад нь ингээд шийдэд явчих. Айлд очихвол ямар ч асуудал баг. За саяхан цензургүй яриа хавдрын эсрэг аян зохион байгуулж одоо хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн одоо тэр гацсан барилгыг шийдүүлж мөн компьютер томгрыг авах мөнгийг шийдвэрлэхийн тулд лобби давлгаа үүсгэсэн. Тэнд та бас өөрийнхөө сэтгэлээр дэмжиж хувь хүнийхээ өмнөөс өөрийнхөө сарын цэлэн хандуулсан. Мөн өмнө нь Монгол Япончуудын хамтарсан олон улсын эмчнэрийн хурал зөвлөгөөнийг бас өөрийнхөө ивэл дор авч Монгол улсад хийсэн танд их баярлаж талархаж байгаа шүү гэдгээ би бас үзэгчдийнхээ өгн хэлье. Яагаад тэгэхээр манай үзэгчид энэ асуудлыг маш их дэмжиж эхнээс нь анхааралтай харж байсан учраас та баг Монгол улсад хавдрын эсрэг дөрвтэй алхамнаас анхны ерөнхий сайд болсон баг шүү. Танд маш их баярлалаа. Би бас зүгээр энэ ташмыг яхад ашиглаад хэлэхэд яг битээр би энд урам өгч гэдэг нь илүү нөгөө хүмүүс рүүгөө юу яаж би бол танд бас үнэхээр талархснаа илэрхийлэхийг хүсэж байгаа. Тэгэхээр зүгээр нэг ажиллаа хийж явж байгаа жирийн эмэгтэй тэгээ өөртөөгаа ганц боломж одоо яг үзэг тийм ээ энэ эфир энэ бүх боломжоо ашиглаад өөрт хураацсан нэгнийхээ капиталыг ашиглаад ингээ энэ бас юмнуудыг санаачлаад яваад яг өөр дээр амьдрал дээр үүсэн яг тэр тохиолдсон зовлон жавдлынхаа дундуур яваад ингээд яасан би бол танд маш их баярлж байгаа. Би бас танд үнэхээр яг тусдан дахиад би бас баяр хүргэж байна. Бас энэ завшааныг ашиглаад тэгээд яг бид нар яг ийм юмыг яг сэтгэлийн дуудлагаар тэгээ яг энэ хүмүүсийнхээ жаргал зовлон бүх юулыг би ч гэсэн яг ингээд тав дээр яг оюун зовлон бас яг адилхан юугаар манай ээж нар одоо ингээд тэнгэрээс бас бидний хараа суучлага байх. Ер нь ингээд Монгол гэдэг маань өөрөө энэ хавдраар ялангуяа тэр илэг хотоо гэдэг юм яг эмзэг энэ бүх эрхтнүүдээр хамгийн одоо өндөр түвшний ийм хавдрын одоо бүслэлд орцсон ингээд харууны ийм тэр орж ирэхэд дотроо хүн ингээл эхэлж бодсон юм бэл энэ юм ядаж нэг 2-3 жилийн өмнө олдсон бол гэдэг тийм нэг харуулсал та. Гэхдээ дахиад ингээд миний их шиг ийм олон ээжүүдийн эсвэл ийм олон хүмүүсийн амийг аврахын тулд гэдэг ингээд тэгээ би өөрөө ерөнхий сайд байж байгаа мөртлөө энэ асуудал руу хэр нэмэр болж байна. Тэнд байгаа жирийн одоо сэтгүүлч эмэгтэй яаж хийж ингээд үлгэр дуурайл үнэхээр авахар юмнууд зөндөө болж байгаа юм л да. Тийм учраас ер нь энэ чиглэлийн бүх ажлуудыг бол зайлшгүй дэмжиж хийж явах хэрэгтэй маань гэдэг. Энэ ямар нэг юу тийм PR ч юм уу юу юмтай биш. Ерөөсөө энэ юмд бүтээсээ болчоосоо тодорхой үр дүн гарчаасаа гэдэг ийм хүсэл одоо дуудлага байгаа учраас би бас ингээд цаашдаа ч гэсэн бас их дэмжиж болцоогоороо бол явж яг тодорхой үр дүн гарах хэрэгтэй байна. Засаг орох юм бол нэг хэрэг эргээд бас сэтгэлээсээ тийм ээ их олон зүйлийн бол ард гарч болд юм байна гэдгийг харуулчих. Тэгээ манай гишүүдийн тэр хувирал тэр дэмжлэг гэдэргээд яг ингээд хүн дээр ирэхэр чинь тэнд яг бүгдийнхэн цаана ингээд яг сайхан хүн байгаа байхгүй сайхан сэтгэл байгаа юм тийм учраас тэр энэ гэлгүүр ингээд бас их хурл дээрч тэр засаг дээрч тэр ингээд энэ асуудлуудыг дэмжиж тэгээ бид нар зөндөө олон шийдэх асуудал байгаа байхгүй. Гэхдээ тэр болгоныг одоо асуудал болгож байгаагүйгээр болцоогоороо ингээд шийдээд заавал төр засаг төсөв мөнгө гэхгүйгээр ингээд бас янз бүрийн хөлбөрүүдээр явж байгаа гэдэг. Тэгээ бид нар ч гэсэн бас засаг дээрээ бас ярьж байгаа нөгөө
Хятад улсын боцолтгүй тусламжийн бас нэг их үүсвэрүүдийг өчсөн бас яг энэ эрүүл мэндийн чиглэлийн сая бид нар ингээд 8 том үлгэр жишээ сургууль байх энэ нэг юм руу ингээд ихний багцаагаа шийдчихсэн. Дараагийн хоёрт багцааг гэсэн яг энэ эрүүл мэндийн салбарын яг тодорхой асуудлууд дээр нөгөө хүн хөрөнгө нь хурж очиж чаддгүй ийм зүйлүүд дээр бас туслаад яваад ах юм бол бас их болцоо байгаа юм байна. Нийгмийн даатгалын хууль чинь хэзээс хэрэгжүүлээ? Нийгмийн одоо бид нар яг өнөөдрийн хурлаараа бас нийгмийн даатгалын том хууль тэтгэвэр тэтгэмжийн том хуулиудынхаа үжил баримтлуудыг бас нэлээд ярьлаа л да. Тэгээ энэ хуулиуд нь өөрөө бас нэлээд 10 хэдэн жил болцсон хуулиуд. Тэгээ өнөөдөр бас Эрдэнэ сайд орж иж танилцуулаад ийм чиглэлийнхаа зүйлүүдийг хийгээ. Тэгээ бид нар бол энэ шинэ хуулигаа бол эргэж нэг янзлаад ямар ч үсэн намрын чуулган дуусгаас өмнө өргөн барихын асуудлыг нь шийдчихье гэж бодож байгаа. Эрүүл мэндийн даатгалын хууль бол батлагдаад бол айгүй явж байгаа. Энэ чиглэлээр ч гэсэн бас бид нар 13.8 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийн асуудлыг чсэн бас 16 оны төсвүүдээр тавьж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхлэх юм бол манай энэ эрүүл мэндийн салбар бол босол ирэх юм байгаа юм. Ер нь тийм даатгалын нэг талдаа даатгалын хууль нөгөө талдаа нөгөө яг тусламж үйлчилгээнийх нь энэ чиглэл нь тэгээ нөгөө талдаа засаглалын асуудал байхгүй. Ингээд одоо тусламж үйлчилгээ засаглал хоёрын асуудал нь яг их хурл дээр хуультайгаа явж байгаа юм. Ингээд энийг эрүүл мэндийн салбарын засаглалыг энэ дарга цэргийнх нь асуудлыг улс төр элдв юунаас нь сайд дарга цэргээс нь яамнаас нь холбож өгч бие даасан байдлыг хангаад энэ тусламж үйлчилгээн дээрээ одоо яг энэ одоо 3 дугаар шатлын эмнэлэг 2 дугаар шатны эмнэлэг өрхийн эмнэлгүүдийнхээ энэ тусламж үйлчилгээний ажлыг шин зорчимд тэгээ энэ эрүүл мэндийнхаа дагтгалтайгаа ингээд нийлүүлээд чадах юм бол бид нар бол яг энэ эрүүл мэндийн энэ тогтолцоон дээр бол цоошин зарчим руу бол бас яваад орчих юм болцоо гарч ирэх юм байна. За баярлалаа. За бидний ярилцлагын 20 дугаар үе дуусч байна. Түр завсарлаад эргээ уулзцгаая. Суугаа битгий солиорой. Нэг их нэрээс төрсөн шүү. Манай том их сургуулаа төгсөөд онгоцны нисгчээр ажиллаж байгаа. Сургуулаа төгссөн. Усын компанид орох юм бол одоо ерөнхий сайдын хүүхдгээд бүгэн асуудал гарч тийм учраас хувийн компанид бол ажиллаж байгаа. Манай дунд охин одоо энэ жил 12 дугаар анги төгссөн. Тэгээд ерөнхий сайдтай барьцсан нэг нөхөр идэг шүү дээ. Нөгөө яг дипломын сургалттай болохоор хонны үнжин тэгэл шүнжин оройцонгоо нойр өдөрт 2-3 цаг унтаал нэг их тийм стресстэй охин гүйж байгаа. Баг нь бол тэгэл зинхэнд ороод ирэнгөө төлнөөс зүгтэл ажлаас орж ирэхэд одоо хамгийн гоё мөч. Тэгээд уг нь бол боломж байсан бол гэл яадаг шиг одонгийн хүүхд энэ тэрэгэд ганцхан дутуу байгаа. Гэтэ одоо хизээч үгүй гэж хизээч битээ хэлгэдэг ийм зарчмаар л амьдарч юм яаж мэдтгүүд. Гэртээ эвт орч чадж байгаа юу? Ер нь тэгээд хотлаадаа тэгэл зуны цаг урагшлуулсны дараа бол харин сайхан тийм нэг нар мар арай загчааг багт. Одоо бол тэгэл дандаа орой орж байгаа юм чи тэгэл ороод ор дэвсгэр унтахлуугаал олж байгаа юм да. Одоо та намайг харалтаа одоо хэд болчихно цаг баг. Чис 11 бараг болж байгаа бах тий. Хүүхдээ чинь бодоод илдүү дахиж юм асуугаа зөөллөө дөө зөөллөө. Нийлээд хэдэн жилийн өмнө таны ярьжсэн нэг яриа гинт санаанд орчлоо. Томьёо төрөхөд би одоо нөгөө залуучуудын холбоонд их ажиллаж исэн учраас манай том бол айгу тийм шоу хөгжмөө мэдрэмжтэй тийм хөнгө. Баг нь болохоор нөгөө их хурлын гишүүн ингээ болцсон явах үе төрсэн болохоор их тийм ажил хэрэгчгээд одоо 3 дахь нь баг нь ямар хөө чинжүү манай найз нар ч гэсэн бас тэгтэй ер нь бол тэр амьдрал руу хандж байгаа хандлага ер нь бол эндего гэж бид нар ярьдаг шүү дээ тийм сүүлийн үеийн хүүхдүүд тэр техник хэрэгсэлтэй хандж байгаа харьцаж байгаа тэгээд ер нь бол ингээд авж байгаа мэдээлэл тийм ээ яг өөрийнх нь насанд тэгээд ирж байгаа хүүхэд эргээд нөгөө амьдрал руу хандж байгаа хэрсүү хандлага тэд нар бол их өөр л болж байгаа юм л да ер нь тэгээд нас ах тусам төрсэн хүүхэд нөгөө 60-та 70-та эдрүүд бол ягаад бас мундаг байдин гэдэг бас тэрнтэй ч холбоотой байдаг баг. Тийм учраас хүний амьдралын л өөрийнх нь мөчлгүүдтэй л холбоотой л байх гэж би боддог. Мөдгөн та ер нь мамутай болох гэж байгаа маа да. Төлөвлөгөө бол би. Гэхдээ ямар нэгэн байдлаар бол бэлдсэн барьсан тийм бол байхгүй. Тийм учраас би хизээч өвөө гэж хизээч битээ хэлээд байхгүй юу? Одоо нэг хүүхдээ яг гоо манайхан чинь нэг тийм ёс ч юм уу, дом ч юм уу нэг юм байдаг ш нэг зарлж малж илдвэ юм байдаг. Тийм учраас би зүгээр төлөвлөгөө байна гэдэг л ингээд зүгээр л хэлж байгаа юм тийм. Гэхдээ юм яаж мэдтгүү? Ерөнхий сайдын ажлаас залхах үе байх юм уу? Байлгүй байх үе. Тэгэл нэг тийм байхгүй судлаа ярихгүй асуудлууд тэгээд өөрийнх нь шийдэж байгаа хэлбэр нөхцөл олон хүн
институтуудын ааш аяг олон тэгээд ер нь хамгийн гол юм нөгөө хариуцлага ачаа айдар гэдэг. Тийм учраас би бол энэ ажлыг хийж явж байсан олон хүмүүст энэ дундуур явж байсан баг. Них овоож очиосон эрх ам гэхээсээ илүү яг овоож очиосон ажлууд нэлээд үлдээч юмсан. Энэ өөрийн бас тийм ээ би ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ийм хийжсэн, ийм бүтээжсэн гэдэг энэ зүйлийг л их бодож ажиллаж байна. Тийм учраас бас хийсэн хэл хэмтэй гэдэг өнгөрсөн 7 хоног бас засгийн газар хийсэн бүх юмнуудынхаа биелэлтийг бид нар гаргасан. Тийм үлдэж байгаа хугацаанд хийх бүх ажлуудаа бас зарласан. Тэгээ манай сайд нар ч гэсэн бүгд яг ийм сэтгэлийн жигүүртэй, ажлын хариуцлагатай бүгдээрээ ажиллаж байгаа. Тэгээ хүн болгоно л янз бүр байдаг учраас тэгэл заримх нь ажил амжилттай явна, зарим нь асуудалтай. Тэгээ тэр өөрөө амьдрал учраас тэгэл хэцүү дээрэн дэмжлэг үзүүлэх, сайн явж байгааг энэ улам одоо үр дүнд хүрчих гэл манай танхим бас яг тэр утгаараа их тийм бас уур амьсгал сайхан бүрдсэн. Олон засгийн газрууд байдаг л дээ. Хурлын бол дээрээ бас ширүүн хэвлэлтдэг үзэлцдэг гэдэг. Манай дээр тийм юм бол хастай харьцангуй айгу. Юмнуудаа нэлээд явуулах гээд манай сайд нар ч гэсэн бас их ажил хэрэгцээр ханддаг. Хүн болгон өөрийн өнгөтэй учраас ажилдаа тэр өнгөө нэмэрлдэг гэх мэтэр ингээд. Гэтэ та бол одоо хамгийн сонин ерөнхий сайд шүү дээ. Сүүлийн заяасан байна би. Яа тэгэхээр засгийн газрын танхимаа байгуулахын тулд одоо сөрөг хүчнээ гуйсан. Гугаад байгуулсан. Гэтэл зөв зүгээр ажиллаж байсан засгийн газрын 6 сайдыг шууд намынх нь гүйцэтгэх зөвлөлтөөр шийдэл 6 сайдын дэлгэхэд гаргацсан. 6 сайдаа огцруулахгүй би нэг өргөн барихгүй гэж нэлээ үз. Тэгээд аргагүй ихэнд өргөн бариад явуулсан. Одоо ингээд тухайн үедээ асуудал юм шиг хүндрэл юм шиг харагдаж байгаа ч тэр хэмжээгээр би бас Монголын улс төрд түүхэтэнд нь эсвэл улс төрийн сурах хүчинд нь хувь нэмрээ оруулаад явж байгаа болов гэж. Бидний туулсан зовлон бэрхшээл болгоно дараа нь биднэрт сургамж болдог байхгүй юу. 96-аас 2000 онд арчсан нам эвсэл одоо арчсан холбоо эвсэл засгийн эрх барьж тэр олон хүндрэл бэрхшээл дундуур яваагүй бол одоо өнөөдөр 12-оос 16 оны дүр зураг бол шаал өөр байх байсныг хэн ч үгүйсэхгүй шүү дээ. Тийм учраас алдаа оноо амжилт бүтээл бүх юмнууд бол хүмүүсийг улам ухаантай болгодог, улам хэрсүү болгодог, улам олон одоо харах сурах хүчтэй болгодог гэж би ингэж боддог. Тийм учраас сайн юмгүй муу юм гэж байдгүй. Муу юм болж байгаа ч гэсэн заавал ардаа нэг сайн юм байдаг, сайн юмыг дагуулдаг. Тэр нь эргээд ухаарлуулдаг. Тэр нь эргээд сургамж болдог. Энэ өнцгөр нь л юмнуудыг хардгалт. Тэгээд хэн билээ нэг хэлцээ ус төрд нэг гомдож момдоод байх юм юу ах вэ гэл тэгэл тэгчлээ гэж гомдоод байх юу ах вэ. Одоо тэгээд энэ өгцөн байгаа өгөгдөл дээрээ бас яаж юм хийх үү, бүтээх үү өдр гэдэг юм л өөрөө асуудал бас нэг том сорил болоод явж байгаа гэж хэлж болно л та. Намын дарга авъя гэж нэг санал аль халуун намраар тавиад одоо хүртэл намын дарга аваагүй л. Яг хөө тэгээд тухайн үед бас яг хүчин зүйлүүд таны хэлдэг шиг иймэрхүү хүчин зүйлүүд өдр нөлөөлөл яг хүний бас нэг байр суурь эмоц ер нь нэг зарчим бас илэрхийлэгдэж байгаа юм л та. Тэгээд тэр нь ч гэсэн би дахиад хэлж байгаа шүү дээ бас сайн юмгүй муу юм байхгүй гэдэг. Одоо бол намын даргатайгаа бүрэн ойлголцоол явж байна. Бүх юмнуудаа ажиллаа яриад зүгээр сонирхож ирэхэд би чинь урд оройн хүртэл ингээл маргааш би телевизээр хийсэн ажлаа ярих чинь намын дарга би юм ярих гэж байгаа штэ гэл манай хүн тэр санаагаа тодтогоороо энийг яачвал яасан гэл тиймэрхүү ажил хэрэг ингээд бүрэн харилцаантай бүрэн ойлголцолтой ингээл явж лээ. Тийм учраас бол ямар нэг асуудал бол бас ингээд зарим хүмүүсийн бодоод байгаа шиг ч юм уу тийм юмнууд бол гайгүй л дээ. Тэгээд ямар ч байсан намын дарга ерөнхий сайд хоёрыг энэ нэг тандем гэж ярьдаг шүү дээ. Одоо хослол дээр бидний сонгуулийн үр дүн бидний бас сонгуульд орох энэ ус төр бас харагдах байх гэж ингэж бодож байгаа. Тийм учраас яг энэ багаараа зорилгын төлөө хамтдаа үр дүн гаргаад ажиллах энэ зүйл бол бас намынч төр бид нар гэхдээ намын эрх ашиг, намын гэдэг өнцгөөс биш. Ус орны эрх ашиг, ус орны эдийн засгийн эрх ашиг, тийм ээ хүмүүсийн эрх ашиг бас энүүгээр бол хангагдах болоо. Тийм учраас энд ямар нэг хувь хүмүүсийн гомдол, зөвхөрөл, уур, бухимдал гэдгээсээ илүү бас ус орны эрх ашиг инээ тэр гэдэг юмыгаа яг нөгөө дараалалаар нь зөв тавих тухай асуудал юм. Утга учир л багш. За 5-7 асуудлаар 40 гишүүн гарын үсэг зурж санал авах бичиг явуулсан байсан. Баяр зүгт сайдын нэр дээр. Энэ хугацаа 12 сарын 3-нд дуусж байгаа юм билээ. Тэгэхээр тэр хугацаанд саналаа өгөх үү? Ер нь бол 5 толгой дээр нэг зүйл хэлмээр. Би бол өнгөрсөн 7 хоногт их тодорхой байсан шүү дээ. 3 зүйл. Нэгдүгээр төмөр замын асуудал нь бол явна. Урагшаа зүүн тишээгээ. Хоёрдугаарт монголчууд маань бүх бодлогоо нэг цонхны болгонд оруулах хэрэгтэй. Монголоос гарч байгаа угаас нь Монголоос гарч байгаа нүүс өөрөө нэг бодлого, нэг маркетингээр гарах хэрэгтэй.
За 3 дугаар тэр хүмүүсийн хувьцаа хүмүүсийнхаа ямиг цаашдынхаа хөгжлийг яаж байгаа. Энэ 3 асуудал дээр засаг өөрөө өнөөдөр маш идэвхтэй ажиллаад янз бүрийн хөлбөр хийж байгаа байхгүй. Энийг хийгээд дуусгах юм бол их хурл руу тэр тогтоолгүй бид тэр асуудлаа оруулаад явна. Тийм учраас гүйц засгалд энэ ажлаа их боломжийн л олго гэж би бол хэлсэн шүү дээ. Энэ байр суурьгчсан би бас их хурлын даргацсан хуваалцаж байгаа. Тийм учраас энэ асуудлаараа бид нар асуудал бэлэн болсон тохиолдолд шаардлагатай үед бид нар их хурл дээр оруулаа явчихсан. Тэрнээс биш засгийн хийж байгаа ажлыг ингээл их хурлын тэдэн гишүүн төрөөр шүүрч аваад тэгэл нэг баахан хавсралтаа тогтоол гаргаад тэн дотор нь тэгээд ах юм бол засгийн газар хийж гэж ямар хэрэг байдгийг их хурл дээр нэг баахан урт тогтоолууд батлал тэгэл яваад ах хэрэгтэй. Тийм учраас нөгөө засаглуудын ялгаа энэ дээр гарч байгаа байхгүй. Энэ дээр хин нэгэн байдлаар одоо ажлыг тэгж ингэж хий гэдгээсээ илүү ажлаа би энд болцоог нь олгоод үнэхээр болцоо юм шаардлагатай гэвэл их хурлын дэмжлэг аваад явах ийм өнцгөр л ажиллая гэж бодож байгаа 5-7 өдөр. Засгийн газрын 1 жилийн хугацаанд хийсэн ажлуудыг би зөвхөн нэг өгүүлбэрээр ингэж бэлдсэн. Одоо манай найруулагч дэлгэцэнд өгч байна. Энэ ажлуудаас чинь танд одоо хамгийн одоо сэтгэл хангалуун байдаг ямар ажил нь вэ? Гэхдээ яг үр дүн гарцсан хийцэн ажил бол өөрөө том жижиг гэлгүүгээр дандаа л сэтгэл дорхон биш. Яагаад тэгэхээр энэний төлөө зүтгэсэн, энэний төлөө цаг зарсан, энэний төлөө мөнгө зарсан гэх. Тийм учраас ямар ч асуудал томдон жижигдэн биш. Эсвэл нэг том одоо бондоос хөрөнгө оруулаад том цементийн үйлдвэр байгууллаа ш. Тэрний нээлтэн дээр очиод зүгээр ямар ч юм байхгүй ногоон талбай дээр тийм том бүтээн байгууламж ингээд босцсон байхыг хараа сууж байхдаа цементээ өөрсдөө хийдэг. Шал өөр тийм. Тэр сэтгэлийг одоо жишээлбэл үгээр илэрхийлэхэд эсвэл зүгээр нэг одоо хамгийн сүүлийн жишээ гэхэд гэр хорооллын хүмүүсийнхаа шөнийн тарифыг тийм ээ цахилгааны мөнгийг нь 50% ингээл хямдруулаад ингээд явах. Тэгэхээр дахиад бас тэрнээс одоо жишээлбэл кайф авна гэдэг ч юм уу таны хэлбэр сэтгэлийн ханамж авна гэдэг. Баруун зүүн аймагуудад би шатхууны үнийг болгож одоо энэ 12 сарын ихээр их хурлын дарга баруун 3 Увс аймагт ажиллахдаа бас тэр ажлыгаа бид нар их засаг хийгээд явж байгаа. Зүүн аймагуудад бас 3 аймагт ингээд эхлэе явчихна. Бензиний үн Дэлхийн зах зээл дээр огцон өсөөл ингээл нөгөө буцаал нөгөө 80 доллар руугаа очичихгүй бол бид нар бол энэ наан 40 50 доллар дээр байхад энэ татварынхаа их хурлаас засгийн газарт өгсөн эрх мэдлийн хүрээнд тохиргоонуудыг хийж агаад манай гишүүдийн шаардаад байдаг чинь аслагдсан хязгаар нутагт юм өндөр байна гэж. Баруун аймагуудад жишээлбэл 270 төгрөгөөр бууж байгаа юм бэл. Зүүн аймагуудад нэг 130-аас 150 төгрөгөөр идэргээ. Тэгэхээр бас энэ тодорхой хугацаанд бас энэ асуудал нь бас хүмүүст очиж байгаа болов уу гэдэг. Бас нэг зүйл хэлэхэд 12 оноос хойш одоо ингээд 4 дахь жил рүүгээ ороод бензиний үн ерөөсөө юу ясангүй шүү дээ. Огцон нэмэгдэж хүмүүст бас амьдралд нь ийм одоо зигзаг үүсгэсэнгүй тийм ээ. Эн чинь ийм жилүүдэд бид нар бас байлуугүй хэлүү тийм ээ. Одоо хүртэл ингээд нэг 100% гаднаас хамааралтайгаа бид нар ингээд байж л байгаа. Тэгэхэд одоо өнөөдөр ингээд ийм тогтмол үнэтэй явж гин гэдэг бол бас дахиад тодорхой хэмжээний үр дүн амжилт гээл. Одоо тэр нөгөө 10,000 зэрэг хөтөлбөр биш 100,000 зэрэг хөтөлбөр үлээ. 10,000 10,000 юм биш үү? Тэр бас их зөв голоод байхааргүй тэгээ багаар эхлээл явна л та. Би Батлан хамгааллын жанжин штабд бас үүрэг чиглэлүүд өгсөн. Энэ дагуу манайхан бас ажиллаж байгаа. Ирэх жилийн төсөв дээр бас баг гэлтгөө мөнгө бол төсөв санхүү тавьсан. Тэгэд энэ өөрөө би бас түрүү хэлсэн чинь ингээд төмөр зам ч юм уу нэг барилга байшин барих гээд байгаадаа биш ээ. Энэ тийм нийгмийн нэг тийм бүхэл бүтэн бас нэг юм үе юу вэ штэ. Ингээд идэвхтэй амьдрал хийдгүү тэр хүмүүстэйгээ нэг амьдралд нь итгэх утга учир оруулах гэдэг энэ зээлийн их нээж хүү. Ер нь бол ингээд одоо жишээлбэл наацхан бидний одоо яаж харж байгаа нөгөө тэгэхээр мэдээж бид нар бол төрийн зүгээс бол нөгөө анги болцоо бүх амьдрах нөхцлөөр бол ханган штэ. Тодорхой хэмжээгээр ажил хийж байгаа учраас тэр төсөл хөтөлбөр дээр явж байгаа санхүүжилтээр цалинжаад явчих хэвээр. Тэр цалингаа одоо хадгаламж хийх байдаг ч юм уу ингээд явах гэдэг. Одоо гэртээ зүгээр сууж хөвтөж яхаар гээл аав ээж нар ч гэсэн бас их дэмжиж ах шүү байгаа. Сошиал мошлыг харахаар ер нь бол ингэж зөвштэй хүмүүсийг ер нь тэгээд энэ нийгмийн нэг хөгжлийн үеийн юм залуу үеийнхэн ирч хүчтэй энэ үеийнхэн ч өөрсдөө нэг тийм урайлж урд нь явдаг энэ зүйлүүд маань бас хангалттай болов гэдэг ингэж бодлоо. Ер нь бол монгол хүн жоохон ажил хэмээрэл байгаа юм. Гэхдээ яг манай бас нэг нүүдлийн гоё онцлог байна шүү дээ. Одоо ингээд жишээл хэлэхэд мах байна те. Ингээл гурил маань ингээл юу ячна. Манай монголчууд ер нь ямар ч хүнд хэцүү цаг болж исэн яг үндэстнэрээ өсөж үтсэн ийм түүх бас байхгүй юм шүү дээ. Яг тэгэхээр амьдралынх нь онцлог нүүдлийн аж ахуйн гэсэн тэр хинээс хараад болохгүйгээр те төв засгийн газар хин нөхөр одоо сайхан билег юу гэж ярьж ирсэн хамаагүй
тэнд байгаа нэг аль өөрөө өөрийгөө аваа явчих ийм нэг онцлогтой үндэстэй юм биш. Бусад улсууд чинь гудамжиндаа хөвтөд орон гэргүй болоод те идэж уух юмгүй яваад ирдэг. Тийм байгаа болохоор бас яг нэг хүмүүс чинь бүр эцээ хүртэл ингэж өсөж зовлон дундуур яваагүй хүмүүс чинь бас яг ингэж гүйж гараа шууд ажил хиймээ гэдэг ийм бас юм төрдөм үгүй мүү гэл дахиад миний бас хувийн бодол шүү дээ. Тийм учраас ийм хүмүүсийг яг ингээд нөгөө эдийн засгийн аргаар нь яаж зөв ямар одоо зохион байгуулалтанд орох уу өдр гэдэг дээр энэ Монгол Зэрэг бүтээн байгуулалт гэдэг бас нийгмийн зүгээр бас нэг тодорхой нэг хэсэгч шүү дээ. Тэр хүмүүс бас өөрийнхөө нөлөө өгөх үзүү. Тэгээд хэрэгжүүлээд үзье. Тэгээд бүх юмнууд нь бас харагдана шүү дээ. Энэ дээр алдчихсан, энэ дээр алдчихсан. Тэрнтэй адилхан бусад дахиад хөдөлгөөнүүд дээр, бусад хэсэг дээр гэдэг. Манайхан нэг ингээд зориод явахаараа Монгол залуучч өөрөө айгүй авьяастай, маш их тийм юу одоо жишээлбэл оюутнууд байна, гадагшаа явж байгаа хүмүүс байна, гадаад ажиллаж байгаа хүн. Монгол хүмүүсийг авч ажилуулах одоо жишээлбэл ажил олгогчид маш их дуртай гэдэг ч юм уу их хариуцлагатай. Тэгэхээр бид нар тэр чадвар байгаад байгаа байхгүй юу? Тэрийг л яаж зөв нээж. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татлахгүй яг уу. Гэхдээ аль болохоор баялгаа түүхийг ирнэ гаргах биш. Өөрсдөө экспортын бүтээгдэхүүнтэй л болох хэрэгтэй шүү дээ. Та уншаал байлгүй өмнө Солонгосын ерөнхийлөгч Пак Жунхигийн тэр улс орноо өлсгөлөнгөөс аварсан арга бол 10 жилийн дотор 10 тэрбум долларын л экспорт хийж байгаа байхгүй. Тэгж бүх хүмүүсээ ажилласан. Тийм нийгэм өөрөө зорилготой болох, хувь хүмүүсийн амьдрал өөрөө зорилготой болох. Тэр мөнгөний мэржээ хүртэл доош нь унгаж хамгийн хямд ажиллах хүчтэй болсон. Тийм учраас би өөрөө ингэж хараад байгаа. Тэгээ бид нар чинь ингэж яг төгс төгөлдөр юм хайгаал одоо ингэж жишээлбэл гэрээ оюу толгойн гэрэл гэж ярина шүү дээ. Тэн дотор бол хоёр тал оролцож байгаа учраас аль нэг хэсэг дээр манай их ашиг өндөгдөөл одоо хүсчээсэнд хүрч хийхдэггүй шүү дээ. Тэгэл тэн дээрээ та их орондоо хайртай юу? Та их орондоо хайртай юу? Ингээд асуугаад хайртай юу гэж асуусан гэл ингээд нэвтрүүлгийн туршил ингээд байгаа. Тийм учраас би хэлэх гээд байгаа байхгүй юу? Бид нар энэ орон зай дээр хоорондоо маргалдаа суугаадах юм бол юу ч шийдэж чадахгүй яваад байна. Тийм учраас бусад улсуудыг ингээд харахаар алхаа яг зохиж чадаад байгаа байхгүй шийдвэр гаргаад байгаа байхгүй тэр нь бидээс буруу зөв бүх юмнууд яа бид нар чинь алхаа зохиж чадахгүй 2 жил өнгөрөн 4 жил өнгөрч जैन одоо эгийн голын усан цахилгаан гэхэд чинь 20 жилийнхаа нүгрийг үзэх гэж байна тийм ээ ингээд яваадах юм бол улс орны хөгжлийн асуудал өөрөө болохгүй байгаа юм байна би авгаатай хайртай юу гэж асуух байсан болов та авгаатай хайртай юу гэж үгүй би таныг нөгөө нэг асуулаа гэдэг утгаараа буруу юм асуучлаа гэдэг утгаараа хандж байгаа юм биш үү би нөгөө юмнаас та ингээд юм үлгэж шít би тэрнтэй адилхан үлгэж байгаа нэг гоё асуулт асуусууч энд ямар нэгэн гомдол байхгүй Амгалан дулааны цэглэгээ станц ашиглалтанд орсон бас их сайхан мэдээ байсан. Танай засгийн газрын хийсэн ажлуудаас өөрсдөө цементээ идэг болсон. За шөнийн тариф буурсан. Тэр бол их сайн ажил болжээ гэж. За Facebook, Twitter хэрэглэгч нар маань таныг урд урдны сонгуульд оролцохдоо худлаа ярьсан. Гэр хорооллыг интернетжүүлнэ гэсэн яасан бэ? Талах гурилын үнийн нэмэгдлэр сан байгуулна гэж зөрүүг нь ард түмэнд өгнө гэсэн. Одоо манай найруулагч өгж байгаа байх. Яасан бэ гэдэг пострууд илгээсэн. Би бас энэ асуултыг таныг бас асуучаасаа гэж бодож ирсэн. Тэгээд одоо жишээлбэл Лондон, Хонконгийг холбосон тэр шилэн кабелийн урсгалаар бид нар юм аа хийнэ гэд. Тэгээд бид нар энэ ажлыгаа хийж чадсан байхгүй. Гэтэ харамсалтай төр орж хийж чадаагүй. Төрийнх нөгөө хүн суртал бүх юмнууд нь гацаад байсан учраас манай хувийн хвшлийнхаа ороод хийцсэн. Одоо бид нар намайг мэдээлэл холбооны технологийн дарга байхад бидний жил Монгол улсын урсгал өөрөө 1 ГБ төрдгөө байлаа шүү. Тэгэхэд одоо 160 ГБ урсж байна. 400 өөрн нэдэргээд манай Gemnet-ийн бас ярьж лээ. Энэ одоо тав төрийн энэ ярилцлагыг 72 цагийн дараа манай монголчууд өөрсдөө эргүүлээд үзчихэж байгаа шүү. Энэ бол IPTV-гийн ач гавья. Яг тэгэхээр энэ тэр нөгөө шууд интернетээр үзчих. Тийм, тэр том урсгал өөрөө орж ирсний гавья байхгүй юу? Тийм учраас би хэлдэг ингээд тэр төсөл хэрэгцсэний үр дүнг одоо ингээд тав төрийн ярилцлагыг 72 цагийн дараа үзэх хүмүүс шууд интернетээр үзэж байгаа хүмүүс энэ төслийн үр шимийг бол хүртээд явж байгаа. Одоо бүр ингээд өрсөлдөө ороод гисэн. Одоо энэ жил Mobicom ирэхээ сая авчлаа. Одоо бүр ингээд дахиад үнэн өрсөлдөө орж ирнэ. Өшөө хурд яана. Financial Times сонны сурвалжлагч үржиж надтай ярилцлага Улаанбаатарт авчаад танах одоо жишээлбэл Бээжингээс танаа интернетийн хурд бол үнэхээр хурдан байна. Бас өөр өшөө өдөр гэдээ ярьж. Яг бидний ингээд одоо энэ Facebook дээр, Twitter дээр явж байгаа тийм шууд гар утаснасаа 3G-гээр холбогдоод гэдэг энэ бүх асуудлууд одоо LTE-ийн шин шугам барих чинь. Тэгэхээр энэ салбар нь өөрөө их гой салбар л та. Тэгээд бүх юмнууд нь хийгдээд явдаг. Тийм учраас би энээсээ ам асуух биш. Хэрэгжээл яв. Дараагийн юмнуудыг хийгээд явах хэрэгтэй байхгүй. Одоо манай гэр хороолт интернет яаж төгсөн бэ? Манай Баян зүрх дээр Kiviko гэдэг компани бүтэн одоо уцгүй интернетийн энэ зүйлийг бол тухайн үед хийгээд явсан шүү дээ.
Тийм учраас би хаач айгу бардам мэд. Яг тэгэхээр миний амсын юм хэрэгцсэн учраас энэ том урсгал орж ирсэн учраас өнөөдөр бид нэр одоо гадны ямар ч хөгжилтэй өрнөөс та асуугаараа та нар телевизээр 72 цаг буцааж үздэггүй гэхээр Монгол тэгдэм үү гэд бүгдээрээ гайхдаг байхгүй. Америк тийм байхгүй, Англи тийм байхгүй. Тийм ганцхан Монгол үздэг юм. IPTV чинь өөрөө маш том технологийн нэгэн урагшаа явсан кабелийн телевизүүдийн өрсөлдөө энийг хийлгэдэггүй байхгүй. Манайх чинь нөгөө нэг шууд зэрлэг капитализмаар өрсөлддөг учраас манай компаниуд орж ирэл IPTV жишээлбэл хийцэн баг жишээ. Одоо өглөө шөнө гарч байгаа хөл бөмбөгийг ажилдаа ядараад үзэж чадахгүй байж байгаа. Өглөө нь 4-оор юм уу 8-аар гүйлгүүлэл айгүй хурдан үзчихэж байгаа. Нэг бүтээг хөл бөмбөгийг 15 минутанд үзчихнэ гэдэг чинь бас ажил айгүй хэмнэж байгаа байхгүй юу? Та ер нь яриан дотор бас их сул өгнөд хэрэглэх юм аа. Тэр нь бас зарим үед гогдож аваад мушгичгаар л өгнөд хэрэглэх юм да. За та 40 гарсан хүнийг засна гэдэг бол өөр аюул. Харин би тэнийг засч чадахгүй учраас одоо тэрийг боллоо. Юугүй зүгээр. За бид хоёрын цаг ер нь дуусж байна. Би танаас ер нь сүүлийн нэг асуултыг тавья. Та маш богинохон хариулаарай. Бид энд айгүйх бодлого шаарддаг байх. Монгол улсыг яаж энэ хямралаас гаргах вэ? Зүгээр л их бодохчтой хариулбал ажил их болж байгаа би эндээ олгоё л гэж хэлмээр. Бид зөндөө болж байгаа. Нэг том төсөл хөтөлбөр хөгжихэд энэ 10 тэрбумын эдийн засаг бол өөрөө шал өөр бол. Нэг том стратеги орд хөтлөхөд шал өөр бол. Тийм учраас энийг ингээл яриад маргаал ингээд ивэл болохгүй шүү дээ. Тийм учраас нөгөө зээл бондоо яхаа төр орхиод өнөөдөр хөрөнгө оруулалтын асуудлыг ярих хэрэгтэй байхгүй. Энэ хөрөнгө оруулалт их болцоог нь гаргая. Тэр нэг улс төр элдв юмнуудаа төр хойшоо тавьчих. Буруу зөвч мэдээж зөв хийхийг л хийж шин. А гэтээ хичнээн зөв хийж байгаа ч тэр дотор шүүмжлэх юм бах байхгүй. Энэ төсөл өөрөө явж байгаа гэдгээр энэ төсөл өөрөө урагшилж байгаа гэдэг ч юм уу. Энэ өөрөө эргээд эдийн засагт тийм ач холбогдол авчиргын гэдгээр л юмнуудаа түлхэж авах хэрэгтэй байхгүй. Тийм учраас их олон зүйлүүдийг түлхэх боломж байна. Энэ боломжийг нь засагт, энэ боломжийг нь хоёрын хвшлийнхэнд, энэ боломжийг нь материалын баялаг бүтээж байгаа энэ бүтээгчдээр гаргаж өгөх хэрэгтэй. Дахиад ганцхан асуулт асууч. Нийгмийн баялагийг яаж тэгш ойрлох вэ? Ордууд хөдлөөд л идэг, юм яваад л идэг. Тэгсэн хэрнээ ард түмэн чи яг үндэ ядуу хариулахад биднэрт тийм учраас сэтгхүүн гэмтэж байна. Тийм товч хариулахад биднэрт энэ шин дугуй зохиох хэрэггүй байхгүй. Яагаад Норвегийн сан гэж бид нар, яагаад Аляскийн сан гэж бид нар өнөөдөр үн цэнтэй бүх зүйлээ тийм учраас өнөөдөр бид нар бас яг Сингапурын Temasek Magi-ийн хуулийнхаа үзэл баримтлалыг өнөөдрийн засгийн газрын хуралдаан дээр ярьлаа л төр дүнтэй байгаа энэ зүйлүүдийг зарим нь бол хувьчлаад авчулсан төр дүнтэй байгаа зүйлүүдийг аваад энэ Temasek Magi-ийн энэ бүтэц рүү оруулаад хувийн хвшил дээр явдаг сайн чанарын удирдлагыг энэ төрлөөгөө авчираад за дээрэс нь хувийн хвшлийнхэнтэй юм хийх болцоог нөгөөд тэгээ бид нар тэр баялагын санг одоо ирээдүйн сан гэдэг хуулийн төсөл явж байгаа ш их хурл дээр юм хэлж санаачсан. Энэ сангаа байгуулад энэ сангийнхаа орж ирж байгаа орлогыг 3 сая хүн дээрээ зөв аваачиж энэ нийгмийн шударга ёс юм уу эсвэл улс айл өрх болгоныхаа хангах болцоогийн зөв бодлогоор хангаж чадах юм бол ийм баялагтай орон дээр 3 сая хүнтэйгээ бид нар зөндөө өөрсдөө ярьдаг ш. Тэр боломж нь байгаа. Тийм учраас шин дугуй бол хэрэггүй. Энийг л хийх ёстой. Энийг хийх гэхлээр л бид нар ингээл биенээс ухаантай эсвэл энэ нөхөр улсаа хөдөлж авсан энэ тэдэс тийм авсан гэдэг нэг ийм юм болоод явдаг ш. Тийм учраас энэ дээр л хэдүүл нэг жоохон өөрчлөлтөлгөнийхээ өөрчлөлтүүдийг хийгээ явчаал гэж хэлж байна. За баярлалаа. Норвегийн ерөнхий сайдын нэг хэлсэн үгийг би танд хэлдэм билүү? Бичээд авт юм уу? Тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр бид хойч үедээ ерөөсөө өөр үлдээж болохгүй юм. Бүхнийг сэтгэлээсээ ихсдэ сэтгэл байхад хүн хүүхдүүдэд хизээч өртөө үлдээгээд өфдөггүй байхгүй юу гэдэг шиг Монгол улсын ерөнхий сайдын хувьд цаашаа давах өр зээлээ бодолтой түүний зарах график тэр зарцуултан дээр хяналтаа улам сайжруулж ажиллаарай гэж хүсье. Ингээд танд баярлалаа. За захиас талаар өгж байгаад би бас талархалтай байна. Монгол улсад яг эх орноо хайртай, эх орондоо амьдарч байгаа энэ 3 сая хүний хэн ч гэсэн тэр эх орныгоо үр төлбөрт баригдчихаасаа эсвэл эдийн засгийн хөгжил нь гацаатай, саадтай юм байгаасаа гэд. Одоо өнөөдөр тэр том төсөл хөтөлбөр явуулахгүй гэж байгаа эсвэл тэгж байгаа хүмүүс ч гэсэн юмаа сайн болгочихъя гэж бодож тэгдэг л тийм л хүмүүс
Нөгөө сайн дөрөвт тэгж л харж байгаа юм чинь. А гэхдээ эргээд нэг хэсэг нь одоо ингээл дампууруулах гал нэг хэсэг нь хамгаалах гэдэг юм байна. Бүгд л сайн сайхан яваасаа гэдэг энэ үндсэн дээр л тэгдэг баг. А гэхдээ нэг үндэстэн нэг юм гэдэг чинь бид нар хөгжих болцоогоо хангах хэрэгтэй. Хөгж болцоогоо гаргаж өгөх хэрэгтэй. Би энэ боломжийг нь гаргаж өгч ингэж нэг хамтаар яваа. Би гэхдээ тийм нэг амар тийм гинэн өнгөтэй өөдрөг юм яриад иж магадгүй. А гэхдээ энэ өөрөө энэс өөр аргагүй байхгүй. Ингэжээж улс өөрөө урагшлах байхгүй. Тэгээ энэ юмдаа ингээл засгийн газрын хувьд ерөнхий сайдын хувьд ч гэсэн сайн муу нэрийн зүгээл түүчээр болоод удирдаал оройлол ингээл урд нь явъя гэдэг ийм хүсэлтэй л ажиллаж байгаа. Ийм ерөнхий сайд ийм засгийн газар гэж ингэж хэлхийг хүсэж байна. Тийм учраас тэгээд өнөөдөр бас энэ сэтгэлдээ та бүхэнтэйгээ хуваалцах энэ болцоо гарсан мөнх баясландаас энийг телевизийн хамт олон цензургүй яриа нэвтрүүлэн их баярлалаа. Тэгээд сэтгэлээ бүрэн гарах гэж бүтэн хариуллаа. Тийм цензуртэй цензургүй бас тэгээд би ямар мэдэх вэ. Тэгээ өнөөдөр энэ үдэш орой хүртэл хамт суусан бүх телевиз үзэгчдээ бас их баярлалаа. Тэгээд хамтдаа нэг зорилгын төлөө зүтгэя. Тэгээд Монгол орны маань хувь заяа мөнх хөхт ингэр бидрийг бас бүгдээрээ түших бахаа гэж ингэж бодож байна. За баярлалаа танд. Амжилт хүсье. За цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. Эх 7 хоногийн даваа гарагийн 21 цагта эрг уулзцгаая. Баяр та.